камераас удахааргүй ер нь тохиргоогийн зүг хийсэн байгаа. So бүх юм set up. Yeah. A few minutes later. Яа, асааха мартсан байна. Fuck. Welcome to Battle Podcast номер 23 хайцаа 24 ч гэж магадгүй. Ер нь сайн. Ер нь яг тэр хавцыг тоогож байгаа юм байна. Одоо яг энэ дугаараар бол арай нэг унтцсан энергитэй байна. Тэгээд камераас удахааргүй ер нь тохиргоогийн зүг хийсэн байгаа. So бүх юм set up. Yeah. Бүх юм set up. Yeah. Okay. Oh. Let me have some moments, okay? So I always let you have moments. Okay. Okay, I would say Jesus миний ингээд 90% ингээд чамайг хийх доромжлох боломжтой юм зээлэгддэг. Okay. За. No, I think би намайг 60 40% яг maybe less than that 40%-аас бага үедээ гэдэг нэг намайг боломж олгодог гэж бодож байна. No, би заяа одооноос шүү дээ. Би энийгээ батлагын тулд байна шүү дээ. Яг ингээд те амар жоок ороод ирэн заяа. Тэнгүүд би за яах вэ? Би ийм жоок хэлэх гэжсэн шүү. Тэгтээ but I'm gonna let you have this moment so I'm not gonna say it гэж яг ингэ чамд хэлчихье заяа. So you appreciate my kindness. Don't be a bitch, okay? Чи бодлоо юм байгаа юм шиг бодлоо зүгтгснэ. Maybe. Okay. Whatever. Whatever, man. Whatever. Teach from Mongolia. Teach from Mongolia. Хэн зах. Мэдгүй. Say me voice. Орхисон чи тийм үс. Teach from Mongolia гэдэг тийм хөтөлбөр юм уу? Чи өөрийгөө тийм voice actor-ын ажил хий гэж бодож байна. Цаа. Амар хэцүү шүү. Гэхдээ voice actor-ын ажил бол ялцч жүжигчний л ажил л таа. I don't know. I think би бол voice acting бол аюул ажиг их гэж боддог. Maybe. Яг ингэ practice хийгээгүй ярианд би амар муу заяа. Гэхдээ practice хийж байгаад ярихаар аюул болоо гэдэг. Ер нь бол би presentation ихтэй аюул ажиг байхгүй. Presentation ингээд яг хийгээсээ өмнө ингээд баахан 2 3 удаа татаад practice хийж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр үедээ ярьчин аюул алдаа хийсэн ч гэсэн ингээд тэр үедээ аргалаа авчдаг. Тэгэхээр яг подкастны яриа бол хийж бэлддэггүй. Тэгэхээр яг би ингээд подкаст нэр за иймэрхүү юм яриад та гоё шараа гэлээ. Яг өмнө баахыг боддөг байхгүй. Тэгэл яг камера гэж асаагаал тэр бодож исэн юм дээр нэг 80 он байхгүй. 20 он яг заримдаа уцсан дээр гэдэг юм хэлсэн. It's actually 100%. Гэхдээ юу ш Монголд яг voice acting-ийн ажил амар чаана хөцөлж явдаг ш ингээд яг үйлдвэрлэдэг. Нэг би яг үйлдвэрлэлийн дадлгаар үйлдвэрлэе. Яа, асааха мартсан байна. Fuck. Of course, man. Everything is set up. Yeah. За тэгээд манай typical Amsterdam tradition. За тэгээ voice acting яасан. За тэгээд cut voice acting гэснээс чи нөгөө voice sound effect-үүдээс өгөө шүү дээ. Чи нөгөө нэг failed гэх нэг өгч дээ. Тэ. Voice acting Монголын нөхцөлд бол амар хэцүү явдаг юм шиг санагддаг. Нөгөө нэг юуны үйлдвэрлэлийн дадлгаар явж ангууд ингээд нэг ах байгаа хгүй хоолойг ингээд сонсч ирсэн л ах байсан. Тэгээд хинч гэдэг үлээд. Тэгээд нэг 7 жил ажилласан гэж байгаа хгүй. 7 жил ажиллахдаа 1200 гаруй кинонд дууруулсан гэж байгаа хгүй. Монгол ээжтэйд ажилладаг. Тэгээд
тэр нь ингээд олон ангид кинонуудыг ингээ оруулаад Аха. тэгээд 1200 гаруй бүтээл гэж байгаа байхгүй. Тэгээд Монгол ээжтэй энэ чинь нөгөө нэг House of Cards марц ч л тийм хүн гаргадаг гэсэн шүү дээ. Тэгээд яг тийм эсвэл солонгос цуврал энэ төр гаргана. Тэд нар чинь дор хаяж 40 минутын юутай. Тэрс Америк sitcom шиг 20 минутын 22 минутын тийм форматтай юм биш. Тэгэхээр яг ингээд амар хачаалтай ажилладаг. Тэгээд үг мүгээ цээжлэх ч юм уу төрүүл судалгаа хийх баг боломжгүй. That's why sometimes it's so bad. Тэгээд Тэгээ ингээд цалин муу л үстэй. цалин сайн биш. Тэгээд яа ингээд шууд тэдрүүлэхдээ бүр амар лаг шат юм аа. Ингээд яа ингээд дүрсээ харлаа. Дүрс яг энэ хоёрын хооронд яа ингээд нүд нь ингээд гүгээстэй. Тэгэл ингээд амар хурдтай уншдаг. Тэгж хийж яхад ингэж voice act хийж гэвэл yeah that's very impressive. Yeah, with time and resources. Тий, харин яг ингэж зүгээр гадаад voice over-тай харьцуулах юм бол амар суг үйдэн шүү дээ, тий. Гэхдээ яг нөхцөлийг бодоод үзэх юм бол гэж you know яг төлсөн мөнгөндөө л гэдэг шиг тий. Yeah. Тийм нөгөө энд нөгөө хүндэн тааруулж ярьсан гэдэг шиг энэ шоунд бол танай тэмцээнд бол ингэж л дууллаа гэшээд шиг. Yeah. Тий шүү. Тэгээд амар чадварлаг хүмүүс байдаг. Амар гоё болоод хүмүүс байдаг. Тэгээд надад бол хамгийн nice voice acting бол тэрийг яг аль телевизийг анхталж хийсэн юм мэдгүй. Тэгтээ нөгөө movie box дээр Friends гардаг байсан. Тэрний voice acting амар лаг шүү дээ. Амар юм яг бүр яг би яг Chandler-ийн хоолойг яг тэгжил төсөөлдөг гэсэн. Тэгээд яг ингээд жүжиг одоо зарим телевизүүд дээр одоо ингээд нэг тийм Friends ч амар хэцүү шүү дээ. Ялангуяа Chandler Mandler ч ингээд sarcasm яг юм local joke. Тийм тэгээд ингээд баг 80% нь орчуулга нэгдүгээр амар сайн. 80% нь жоокнуудыг ер нь бол гайгүй шингээсэн. Тэгээд бүр амар translate хийхдэггүй орчуулгуудыг бол жоокуудыг бол мэдээж буруу шаацсан л байдаг л та. Гэхдээ тэгээд дээрээс нь voice actor-уудынх нь яг хоолой нь яг өөрсөнд нь амар таарсан. Одоо би сүүлд Prestige үзсэн бохгүй юу? Nolan-ы. Тэгээд сүүлд ч явахтай нэг хаасчлаа юм. Тэгсэн чинь Scarlett Johansson чинь амар секси хоолоогоор амар алдартай хүн шүү дээ. Тэр чинь царай нь гарахгүй кинон дээр ингээд she arouses me. Her voice is so damn sexy and тэр зүгээр нэг юм програмын Scarlett Johansson гэдгийг мэддэг болохоор тэр voice нь sexy санагддаг уу эсвэл чи хизээч мэдхгүй байсан чи мэдхгүй байсан ш тех баха. Тэгтээ тэгэл байх та. Гэтэ amplify болдог баха. Scarlett Johansson гэдгийг мэддэг болохоор sexy хүн болохоор. Яа тэгтэл ер нь яг ингээд зүгээр objectively байх гэж хичээгээ сонсон ч гэсэн надад бол амар sexy сонсогдсон. Яг нэг юм нэг raspy voice. Тийм яа. Тэгээ тэрний нэг ингээд нэг I don't know. Тэр гэл нэг ярьж байгаа яг тэр нэг ярьж байгаа манер нэг тийм амар гоё. Тэнгүүт заяа. Тэгсэн чинь тэр киног би дааптай үзчихгүй юу хараал идэг. Prestige-ийг. Тэгээд тэгсэн чинь өнөөдөр та хаачих гэж байгаа юм бэ? Гашгаад ингээд нэг амар ийм хоолойтой хүүх ингээд дууруулсан. Fuck би бүр яг ухмээр санагдаад fuck. Тэгээд тэр яг миний experience-ийг амар унгаас. Яг тэр Scarlett Johansson-тэй син гарч ирэнгүүтэл бүр миний бүр уур яшаа писта бити яриасаа энэ син дээр зүгээр л текстгүй байгаасаа гэж бодож шагаад. Тэгээд эсэргээрээ яг тэр movie box боловсролынх баха тэр. Боловсрлоос movie box руу өгсөн контент баг. Тэгээд тэдний voice acting-ийн юу casting амар сайн. Амар nice хийсэн мэт. Тий. Malcolm in the Middle бас айгуу дэжгүй voice over-тай байсан санагдчих. Тэрийг монголоор үзег амар хатчих. Монголд бол гэхдээ тийм телевизэн шоунд voice over хийсэнс баг рекламны voice over хийвэл амар ашигтай ажиллах. Яа тэгвэл хамаагүй илүү мөнгө. Одоо бол баг voice-ийг батцсан бат бэлэг үлдсий зүгээр л баг бүх voice-ийг батцсан байдаг санагдчих. Юм бол нэг үзэх. Сонь реклам хийх шахацсан гэдэг юм. Хог хайжсэн. Оо энд хин хог хайж байгаа гэж шахаад. Тэгээ өөрөө баг нэг инфлюенсер болцсон. Жүжиж мүжээ шааж өгсөн. Тэгээ good for him. Тэгээ voice act баг хийх шаардлагагүй болцсон юм шүү тэгээ. Yeah. Тэгээ би бол амар viral тахтал амар хямдханаар ингээл ийм хийх үг гээл тэгэхээр хийгээл авчт юм л. Яа тэгээд угаасаа захиалгууд амар их орж ирдэг болохоор нөгөө ажлынхаа эргэлтээ сайжруулах гэж юу нэх үнэрхэхгүй тэгэл 150-аар уншилт үүснэ шүү. Тий. Би тэгтээ
Гэтэ яг хөө тэгэл easy шүү дээ. Нэг тал нүүрэл нэг юм шууд хэдэн минутын л voice их Тал нөхрөө. Яа. Би яг нэг юм бараг 10 өгүүлбэр 300 мянга уншижсэн. Чи юу? Тэр гэхдээ би яг үндэ тгийж бодоогүй юм заяа. Би ингээд за нэг энэ хавцаал байдаг байлгүй гэд манай нэг найз яг энийг үзээгүй л багтлаа. Гэхдээ үзчихвэл уучлаарай. Албаар дээгүү шүү. Тийм манай мөнхчин гэд найз үүд. Тэр болохоор нэг юм ерөнхийлөгчийн нэрэмжит нэг юм спорт зохицол борчлуудын нэг тим юмны нэг юм proposal маягийн тэгтээ нэг юм animated 3D-тэй нэг видео хийцмээс байхгүй. Тэгээ тэрэн дээр ийм voice over хэрэгтэй баймаа гэд. Тэгээд би үнэ хэлж мэддэггүй. Мань бас үнэ хэлж мэдэхгүй нөгөөд. Тэгсэн чинь 300 болох уу ч гэлөө. Чи надад хэлжсэн шүү дээ нэрээ. Тийм. Тэгээ viral дээр нэг шүн сууж агаад тэрийг нь. Тэгтээ би бол жоох сайн хичээж л ус. Тэгээд угаасаа найзынхаа юм хийж өгч юм чиг. Тэгээд дараад нь би тэр нөгөө нэг наранхуу лөө voice actor гэдэг штеп. Рекламны юм классик хоолой бол. Тэгээ Батбэлэг үлзий мүлцгийн хоолой ямар үнэлгээтэй сонсож би бүр скам шатсан штеп гэж жоохон гимссэн. Тэгтээ жоохон л гимссэн. Би нэг англиар voice уншихтаа бол айгуу бас нэг 200 гаар нэг уншиж ирсэн баха. Гэтэ би яг тэр үед ингээд харьцуулж хагаад яг нөгөө voice уншдаг гаруудыг хідээр уншиж нэгээд гадаад хүн байгаа байхгүй. Гадаад хүмүүс нэг юу лээ 30 үгээрээ тоолдог байсан баха. Тэдэн хүүхдээ бол тэдээр гээд. Тэгээд нэг тэдний нэг 300 мянгаар унших байсан юмыг яг доогоор нь тавиад 200 тавиад нэг гэж хэлсэн. Тэхэл хэрэгтэй шүү дээ. Тэгээ чи Монгол хүн болохоор чамтай илүү ойлголцсон засвар масвар өгөхөд илүү амархан. Яг хаа тэд нар бол тэгтээ гадаад хүмүүс өөрсдөө ажлыг авч байгаа ш Монгол хүн аваад зүгээр тэд нартай холбогдоод тэгээд ингээд ажиллаа хийлгээл явчихдаг юм билээ л дээ. Нэг тийм. Айгу хэнди сайт л юм бил. Та нэр реклам уншуулж байгаа бол voice юм гээд нэг тийм сайн. Voice цэг юм юм. Тий. Тий дунд нь middleman маягтай Монгол хүн баа мó тий. Тий. Тэгэл мөнгөө дотоодоо эргэлдүүлэх хэрэгтэй шүү. Жохон ч гэсэн. Гэхдээ яг үндэ зүгээр л ингээл voice actor гэдээ хайнгуут яг үндэ зүгээр өмнөөр дамжих ямар шаардлагагүй шүү дээ тийм үстэй. Тэр чинь нэг яг ийм verified гайгүй safe site байгаа. Тийш мөнгөө MasterCard-аараа хийлээ тэгэл текст өглөө. Тэр үнтэй live chat хийлээ тэгэл уншиж байгаа юм. True. Тэгтээ би бол Холланд бол жоохон дургүй. Яг үндэ. Чиний хоолоор дайжгүй шүү дээ тэгтээ. Дайжгүй л гэдэг юм. Гэхдээ би яг нэг хэсэг яг Холланд амар дуртай байсан. Гэхдээ би яг тухайн үед би ингэж ярьдаг байсан. Ингэж албаар ингэж ярьдаг байсан. Тэгээд нөгөө найрамдал энтер дээр амарч явахдаа ингээд хөтлөгч хийдэг байсан байхгүй. Амар хөтлөгч юм заяа. Би баг 30 хэд амрахтаа баг 20 дууд хөтлөгч хийсэн баг. Сайн байцгаана уу? Эрхэм амрагч та энэ шааж өгнө. Яг тийм announcement-ийн хөтлөгч юм байна тийм жоохон юм ceremonial. Тэрнээс шиг ингээд comedian-ууд шиг тэгж одоо fun time хөтлөгч бол байгаагүй. Гэхдээ fun time юм хөтлөжсэн баха, болж исэн баха. Тийм. Тэг би нэг яаж исэн? Сууж тухта нэг KFC-ийн захирлуудын шинжилгээд нэг юм хөтлөөд. Тэг би мөнгө мөрөөлцсөн. Тийм. KFC-гэр үү? Гүү, KFC-гэр биш. Надад тэр ажлыг олж өгсөн. Манай намайг 1-р курс ухаад 3-р курс үснэг ах байсан байхгүй. Тэгээ тэр нь дараа жил нь манай яг дээдлийн курс болсон байхгүй. Тэрний дараа жил манай анги болсон байхгүй. Худ багий гэд нэртэй. Чи үзчихээвэл би чамайг таарсан газар зодохгүй ч гэсэн. Тэгээ би тэрийг зодоодох юм шиг. Би бол чамд амар дургүй байт. Тэгээд худ багий гэдгээр бүр сууж алдартай заяа. Ингээд хүн амтнаас юм мөрсөн, гэрээс нь индүү мөрсөн, нэг хүний цамцын мөрсөн гэл. Тэг гол нь тэгээд мөрөөлөхаар юм хийлгээд их юм те хүмүүс. Худ багий гэдэг нэрийг нь сонсож. Тэгэл яах вэ? Тэгэл дөнгөж 1-р курст орсон худ багий гэдгийг нь мэдэхгүй. Тэгэл суужт чи ингээд янз янз юм амар хэрэг болно. Тэр exclusively 1-р курсын шинэ оюутнуудыг таардаг юм шиг. Тийм, тэгдэг юм шүү. Тэгээд манай гэр ойрхон болохоор ахта нэг индүү гаргаад өгөөчдөх юм хүү гэд. Ахта гişээс. Дараа нь өстө ангид орж ирсэн дараа би стан хавраад одоо шааж гисэн. Тэгээ чамд индүүч өгөөг юм уу? Өө баха. Өөг бол би дургүй л хөтэй. Тэгээд байжсэн манай ангид нэг хэсэг байт. Нэрээ тэрний одоо ингэ бодсон чинь
амар тийм холын дурсамж юм шиг санагдаж байгаа. Манай ангид байсан гэх. Тэгээ байж өстө манай доотлын курст орсон ш. Тэгээд мэдгүй суйсаа төгссөн юм уу юм бит. Сүүл яварсан нэг Яа, тийм үс өдөр бүр өөр өөрчлөлт. Маа нэг санхүүгийн нэг хот гард гээд хүн байна. Миний PlayStation-ыг авсан юм байна. Хот гарч хийж дууддаг л байсан л та. Тийш дуудуулахаар л хот гарда. Тий гард гэдэг нэгтэй. More like хот гар. Хаших. More like би чамд хот дургүй шүү гарда. PlayStation авах хүртлээ. Одоо PlayStation 2-ын тэр үеийн PlayStation 2 одоо PlayStation 4-тэй дүүцэхэр болсон. Тэгэхээр би уг нь бол одоо PlayStation одоо Apple PlayStation 4 авах хэрэгтэй. Чи жоохон мөнгөөгөө PlayStation 5 авах болчихсон. Зөрөө өгөөд тэгээд. Яа, тэгээ дээрэс нь ингээд ийм зузаан юм. Үгүй ийм зузаан хэдэн зуун бараг CD-тэй PlayStation 2-ын тоглоом. Яг го фейк тоглоомд байсан л та. Гэтэ бүгдийн тий. Гэтэ бүгдийн л юу лээ? Фейк тоглоом хитээр авдаг лээ. 20,000-аар авлаа. 20,000-аар илүү. 2,000 л биш. 2,000. Хоёртой л тоо санаа. Хоосон диск 2,000 шүү дээ шүү. Хоосон диск 1500 авчихсан юм шиг. Чөлөө 1000 тий сүүл 2000 болцсон ч байлоо. Тэгээ тухайн үед тэр гаруудтай 15 20 л гэдэг үсэн. Амар зарж исэн байгаа зү. Яа. Зүгээр л нэг бөөрнөр софтвер суулгаад бөөрн хийгээл гаргачихж байгаа шүү дээ. Зүгээр л тэгээд угаасаа тэр үед чи хүн Google ч ашиглаж мэддэг байсан шүү дээ. Google ч байсан юм уу тэр үед. Google ч үлээ 2006 байлуу. Яа Google дөнгөжл гарцсан л байсан юм биш үү те. Google юу юм хөө гаашаа. Тэр нь юу яд юм миний хөө гаашаа. Харанхуй үед байсан шүү Монголд тест. Тэр интернет кафений бизнес гэдэг нэг сони юм байсан те. Одоо бодохоор интернет тэр үед байгаа үстэй. ханд шүү. Одоо юу? Байгаа үл. Одоо нэг юм сургуулиудын хажууд л байдаг гэж магадгүй. Тэгээ нэг хүмүүс орж бидалтаа хэвлдэг ч юм уу. Technically PC бараг л интернет кафе шүү дээ. Тийм. Гэхдээ зарим PC-нд Word байдаг шүү. Би нэг бидалтаа хийх гээд за PC орчихгээд нэг шүн амар ихтгэл айдар тэгээд орсон чи Word байхгүй зөө. Би тэг Word-ын суулгацсан байжсэн чи надад нэг номны зураг явуулаад би тэр номноос нь юмнууд ингээ хуулж бичих байсан байхгүй. Тэгсэн чинь над руу номны зураг явуулах охин мөрөөд. Би тэгээд тэнцээ зүгээр ингээ. За ингээл би энэ хичээл дээр унах юм байна л да гэжтэй Dota оруулах. Би тэр PC-нд явж байгаад яаж ийсэн шин ингээд нэг процессорууд нь байдаг штэ. Тэгээд би өөрийнхөө суугч байсан компанийн процессорыг дарж ийн гэж бодоод хэсэг талд сууж байсан хүний процессорыг унтраагаад. Тэгсэн чи тэд нь Dota 1 тоглож исэн заяа. Ямар ч reconnect хийх ямар ч боломж байхгүй. Тэг Pista гэ над руу хардаг. Тэгэхээр би өө яа ста уучлаарай гэдгсэн чи. За зүгээр. He was reasonable man. Би байсан бол би ч нэг тэгж амар ч уурлахгүй л. Гэхдээ би бол жоохон нэг жоохон би нэг барчаар хүмүүс байсан бол тэнэг став юм став гэх нэг ганц хоёр үг хэлнэ. Би бол тэгж шууд уушлаар ингүүт за зүгээр энэ төр гэхэргүй л тийм л хөөхт байсан. Чи насан туршдаа PC-ийн ер нь хэдэн төгрөг contribute хийсэн гэж бодож байна? Ямар ч баримжаал 50 сая 100 сая I think that's 100 сая 100 сая миний амьдралын network-оос хэд дахь хийх үү? I don't know. За ингэж бодъё л доо. Гүн битгүү дэрийг ч тооцох ямар ч арга байхгүй шүү дээ. Би бол оюутан байх үедээ чиний ингээд зүгээр Dota тоглосон цагийг чи бодоод үзэлтэй. Dota тоглосон одоо Steam дээр зүгээр Dota тоглосон цаг чи гэдэг. 4-5 Okay 5,000 цаг. Тэрний maybe 2,000 PC-нд тоглосон гэж бодъё л да тий. За. Тэгээд PC-ний одоо 2 үний өсөлтийг тооцох хэрэг. Наа чи амар төвхтэй юм. Чи ингээд дунджаар нь ботчихсон. Анх чамайг тоглож Dota 2 тоглож байхад байна штэ. Хэд байсан? 1000 байсан. Одоо 4-500 газар. Тэгэхээр нэг 3,000 2750 ч юм уу. Тэгээд тэрийг үржүүлээд тэгэл that's the amount. 2750-ыг 2000-аар үржүүлэх юм уу? Yeah, that's like 5 сая 400 үстэй. Тэрнээс хамаагүй ихээ өгшөө. Тэгээд дээрээс нь тэр CS Go-ийн тоглолтууд байна. Тэгээд тэнцээш ингээд зүгээр матчмейкинг би бол баг хийж тоглож байгаагүй. Чи аль нь илүү их мөнгө өрснө гэж байна? Vape үү эсвэл Dota юу? Dota of course. Vape чинь сүүлийн 3 сар шүү дээ. 3 сар гэн 3 жил. 3 сар. Муу яруугатай гэж. Яа, тамхиндаа ер нь амар их мөнгө үрдэг гэдэг шүү дээ. Тэгээд би бол
яг нэг хэсэг Relix татдаг байхад сард 300 мянга өртөг гэсэн шүү. Relix зүгээр яг мөнгөний дамп юм биш үү те. Зүгээр л. Гэхдээ тийм Relix ингээд 15 мянгаар нэг под авна. Тэгэнгүүтээ яана. Би яг 24 цагт нэгийг татдаг гэсэн. Тэгээд би ингээд шүн унтахаасаа өмнө унтах жахад дуусчнаа да. Тэгхийн бол нэг 28 цагт нэг ч юм уу болно. Ягаад гэвэл би ингээд унтчлаа, сэрээ маргааш нь захарах уу яах мах уу. Тэрийг нэг жоохон залхуураад нэг хэвтдэг штэ. Тэг тэр үед дээр. Тэгээд дөнгөж татаж эхэлж явах үед чинь байсан мэт тэр. Чи тэгээ 3 жилийн өмнөөс л ихсэн юм уу те? Тий. 3 жилийн өмнөөс чи татдаг байсан юм уу? Ер нь тэг тамхи юм. No. Би амьдралаа нэг шуудаа тамхи татж үзээгүй шүү дээ. Тайм тэг яагаад урцсан юм бэ? Хөөх юмтай. Би чамд зөндөө ярьсан шүү дээ. Би энэ түүхийг зөндөө ярьсан шүү дээ. Тийм үү? Тийм. Ингэсэн баггүй. I forgot. 3 гэж одоо 4 жил болчихж байгаа юм байна. Ковидын үеэр манайх байраа зарж нүгээд дараагийнхаа байр нь болоогүйсэн. Тэгээ би найзынд очиж амьдрахгүй. Тэгч манай найз ковидын үеэр ингээд яг тухайн үед яг Монголд яг тийм жижиг вебний зах зээл эхэлж ирсэн аахгүй нэг юм шингийн игээд ийм амар том их утаа гардаг тийм веб биш. Яг ийм жижиг авсаархан disposable нэг удаагийн вебнүүдийн зах зээлийг орж ирж ирсэн. Тэр үед банк гэдэг нэг лалрын веб заяа хожаа. Тэрийг ингээд урдаас оруулж ирж зардаг тийм бизнес хийжсэн аахгүй. За. Би тэгээд ерөөсөө санахгүй. Тийм үү? Тийм. Тэгээд 25 мянган төгрөгөөр зардаг. Оруулж ирэх зардал нэг 10 мянган төгрөг болдог гэсэн юм уу? Мэдгүй 12 мянган төгрөг ч юм уу. Ямар ч сан 2 бол хангалттай 100% ашиг бол хангалттай шүү дээ. Тэгээд байжсэн чинь би яг тухайн үед нэг охинтой уулздаг гэсэн аахгүй. Тэр болохоор юм жүүл гэдэг юм байдаг шүү дээ. Тий. Жүүл татдаг гэсэн аахгүй. Тэгээд би яг жүүлнээс нь хит сорж үзээд окей гэд бодцсон. Дэжгүй байсан. Тэгтээ яг ингэж яг ороогүй өөрөө жүүл авах хэмжээнд очиагүйсэн. Тэгээ байжсэн чинь би яг тэр найзтайгаа хамт амьдарч эхлээл манай найз бизнес эхлүүлж байгаа юм байна. Найз чинь талхацаар бол үнээр нь ав гэдгийг алюминда 2-ыг гэл 50,000 төгрөг шилжүүлээ. Тэгэл аваад тэгэл орсон. Тэг чи орсондоо харамсаж байна. Харамсаж байна. Of course. Яа тэгтээ би ер нь бол гарах Бүрэн боломжтой. I can quit any day. Би маргааш гарч чадна. Гэхдээ яг би амар страглдж байгаа. Гарах гэж хэдэд оролцсон тэгээд. Аха. Яа Таиландд би 3 хоног татахгүй явж үзсэн. Тэгээд 3. Чи одоо тэгээд гол нь яг нөгөө out of habit зүгээр сул цагаараа зүгээр л нэг хийдэг юмтай idle юм хийдэг юмтай болцохороо тэр юм ингээ байхгүй болцохоор ингээд яг нэг fidget хийх хэрэгтэй юм өгүүлээд болчтой юм шиг. Тий. Одоо энэ үйлдэл байгаа шүү дээ. Юм сорж байгаа үйлдэл энэ тэгээд никотины addiction баггүй. Physical addiction болоо habitual addiction нэмэгдчихэж байгаа. Habitual addiction гэж байдаг ч юм уу. Making up on the spot. Habitual feedback. Тийм. Тэгээд тэнгууд сая би Pavlov's experiment гэдэг дээ шүү дээ. Нөгөө нохоо шиг. Яа тий. Нөгөө Pavlov's яг үгүй нөгөө хонх дуурахаар зүгээр хуцдаг ч лөө нэг team experiment байт юм хамгийн аль. Pavlov гэдэг нохооных нэр юм уу? Pavlov гэдэг нь эрдэнтных нэр хаа. Тий. Тэгээд Pavlov's dog ч лөө яг team алдартай. Яг зүгээр нөгөө сургадаг behavior-ийн team алдартай. Би саяхан нэг видео үзсэн чинь ингээд нохоогоо ингээд нөгөө нэг гар хазаад ангуут ч юм уу ингээд ямар нэг үгээр бойл гэж хэлдэг юу ягаад тэгснэ нэг бүп ч хэлүүдээ нэг үг хэлснэ. Бүп гингүүтээ ингээд хүзүүнээс нэг татаад тэнгууд бүп гингүүд бүп гэд татахтаа зэрэгцээ тэр нохоонд амар тухгүй мэс төрж байгаа шүү дээ. Шийтгэл маягийн тгий сургат юм л. Тэгвэл яг тэр чин тэр л. Тийм. Уус нохоо сургах арга чинь л тэр шүү дээ. Яа тэгээд сая би Instagram-ын trained yourself like a dog. Am I a good trainer or a good trainee? Both guys. Тэгээд Instagram-ийн ad дээр нэг юм гарч ирсэн чинь ингээд энэ habit-ыг орлох нэг юм шүгэл шиг юм бүтээгдэхүүн гарсан. Тэгээд хүзүүнээсээ зүүчдэг. Тэгээд ингээд соронгууд I don't know. Чи ингээд сорохгүй байхаар шүгэлдэх хэрэгтэй юм шүү. Дуурахгүй заа. Гэхдээ зүгээр ингээд юм сорж байгаа мэдрэмж авах юм хайш. Тэгвэл би зүгээр ингээл гэж болно ш. Гэхдээ яг мэдээж юм solid юм байх л ёстой л доо. Яг би сонсохдоо ингээд нохоо сурахтаа positive behavior-ыг нь шагнах хэрэгтэй байдаг. Тэгээд bad behavior-ыг бол ингээд
үл таамсарлаад зүгээр өнгөрөх хэрэгтэй. Паныш хийх юм. Паныш хийж болохгүй. Ер нь тэрнээс нэг суралцдаггүй гэдгсэн. Харин зүгээр яг зүгээр нэг тоохгүй ямар нэг юм болох реакшн үзүүлэхгүй. Гэхдээ сайн үйл гаргах юм бол тэрийг дандаа шагнаж явах хэрэгтэй гэдгийг нэг тийм байдлаар сурах хэрэгтэй гэдэг юм билээ. Тэр нөө снайкаар бас айгүй их сургах юм биш үү? Тэр чинь шагналал л байхгүй юу? Харин тий. Ер нь бол яг behavior-ийнх нь тий. Тий. Би тийм зүгээр random YouTube wiki-ийн ухалтаар баахан нохоо сургах тийм харж ирсэн шнэ. Манай нэг найз нэг псит гэтчихлүүтэй. Тэгээд гисэн чинь цаачаа хайцсан гэд яг өнөдөр тоглохгүй гэсэн чинь нохоогоо нэг газар сууч авч байгаа гэсэн хаанаас гэсэн чинь нохоо нэг сургалтанд суусан гэнэ гэж. 2-7 хоног нэг газар сургалтанд суусан гэсэн. Тийм байд шүү дээ. Нохооны сургалт. Надад ихтэй амар инээдсэн. Нохооны вакуумжуулсан сургалт гэж байгаа. Тэгвэл нэг англи хэлний вакуумжуулсан камп гэж байгаа юм шиг хүүхдүүд ингээд зогсцоо ингээд hey my name is гэж байгаа юм шиг гэж байгаа. Тэгстэй сөлөгдөж. Би нэг тийм нэг рил харсаа нэг амар хөөрхөө ингээд нэг автобус явж байгаа байхгүй. Тэгснэ ингээд автобус явснаа нохоонуудыг ингээд нөө скул бас шиг нохоонуудыг ингээд пик ап хийснэ. Нохоо өөртөө ингээд суудлаа олж сууж муугаад. Тэгээ бүгдээрээ нохооны сургалтын төв рүү явд юм аашаа. Тийм видео байгаадсэн. Тэр юуг бас одоо бодвол адилхан методоор сургадаг л хөттэй. Дельфин мэлфинийг. Илүү бүр амархан ч гэж байна. Тий, дельфин бол ер нь амьтдын дундаас хамгийн ухаантай амьтдын нэг л. Тий. Гэхдээ хүнээс бол нилээн тэнийг юм бэлээ. Гэхдээ ингээд хүний дараа орохоор ухаантай спешиз байгаа байхгүй юу? Тий. Тэгснэ хүний тархинаас нилээн жижиг юм багш шүү. Well, what a surprise. Wow. Гэтэ дельфин яаш тий сонирхолтойгоор хүнтэй хамгийн ойрхон амьтан заяа. Яагаад гэж хамгийн тийм статистик амьтдын нэг зүгээр for their own satisfaction заяа. Ингээд яадаг they have conscience. I think амьдын болгонд conscious тий. Гэхдээ тэгтээ Like okay. conscious thoughts, yes. Тэгтээ can they feel sadness? Yeah, actually Can they feel guilt? Actually like дельфинууд ер нь тийм бусад амьтдаа харьцуулахад ингээд олон range of emotion feel болж чадах цөөхөн амьтдын нэг гэдэг юм шүү лээ. Тэгээд тэдний хийд ингээд статистик зүйлсүүд нэг их юм болно шүү те. Яадаг гэлээ ингээд өөр загснуудыг rape хийдэг заяо. Тэгээд ингээд puffer fish гэдэг шүү дээ нөгөө хөөдөг. Тий. Тэднийг ингээд хөөлөгчөөд тэгээд тэдний ингээд юу лээ тэднэрээр ингээд тоглож маалдаг заяа. Тэгснэ тэднэрээс бас ингээд хазаж мазж байгаа нэг хай болж маалдаг. Хортой болохоор токсинд нь хай болдог. Албаар хай болохын тулд аймагоо шийдэ андаа гэж. Тэгээ ингээд What the fuck? Group gang bully хийдэг заяа. Ингээд зарим орка ч юм өөр халим мэлми ингээд группэрээ ингэж хөөж агнж маа. Яасаа. Зүгээр идэхийн төлөө биш зүгээр л булли хийхин төлөө. Загсаа biz дамна гэж. Яа. Одоо энэ загсаж хар. Одоо энэ чи өнөөдөр энийг идчихэж амьд үлдэнтэй маа biz дамна гэжтэй шууд өөр 8-л чинь тайж өгч өгөөс. Тийм бүр хамгийн asshole гарууд гэж сонссон ер нь далайн. Тийм болохоор хүмүүстэй хамгийн ойролцоо гэж. Yeah. That's a good point. Тэр 8-л чиг яадаг юм мэдхүү. Ингээ зүгээр randomly зүгээр л out of this spice ингээ хажуугаар явж байгаа загс ингээ панч хийдэг гэж. Иддэг юм тэгээд Гүү. Зүгээр ингээд өөрийнх нь food chain байхгүй ч юм уу те ийм зүгээр загас байна да. Тэнгүү зүгээр л дургуун хүрдэг гэж заа. Дургуун хүрснээ ингээд цогч байгаа бичлэг байгаа шага. Тэгээ яг team behavior байдаг гэсэн чинь Надад дөрөг болсон юм шүү дээ. Боодол мөнгө өгөхгүй юу? Маах ингээ мөнгөө бэлнээр өгдөг байхгүй юу? I'm not into shady stuff. Залангаа юу? Тий. Тэгээ ингээд боодолтой мөнгө өгөхгүй юу? Тэгээ би түрүүнд vape авах гэж чагаад ингээд боодолтой мөнгнөөс ингээд суглах гад гэсэн ч урагдлаа шээ. Юу ярьжлаа? Дельфинууд тэрний дараа бас нэг амтан. 8алч тий. 8алч чи юу лээ? Octopus. Гүг. 6 зүрхтэй. Ха? Тий. 6 зүрх лүү 8 зүрхтэй. Тэгснэ хушуутай, тентаклтай.
Тэр зүгээр амар юм рандом юмнуудыг бүгдийг яатсан. Тэгээд эрдэмтэд анх олохдоо олоод ингээд ийм юмтай олсон гинэ гэсэн чинь hoax гэдэг ингээд итгэхгүй байсан гэдэг юм шиг. Би наа чи юуны тухай тэгж сонссон да. Чи өөрөө бараг тэгж хэллээ. Platypus-ны талаар. Platypus. Тий. Яг нь Австралийн нөгөө нугсан хошуутай тэгснэ ингээд ийм beaver шиг ийм сүулттэй. Тэгснэ pouchтай. Тий. Чамт мэдэн шүү. Тий. Би тэрний тухай ярьсан юм санаж байна. Тэгтээ би санахгүй. Тэгтээ тэр бол бас амар рандом зүйл шүү дээ. Тэгээд тэгснэ өндөг гаргадаг. Тэгснэ бас сүү гаргадаг гэж байгаа юм заа 8 алч. Mammal юм уу? I don't know. Үгүй шүү дээ. Тэгээд өөрөө кастард хийж болдог гэж байгаа. What? Custard. Custard юу гэдэг лээ? Custard. Юу гэдэг юм те? Юм талах шиг юм байдаг шүү дээ. Талах шиг аа. Талах шиг биш. Fuck. Окей. Начи амар гэхдээ чиний яг тайлбарласан тэр эрдэмтдийн итгэхгүйсэн гэдэг чи яг тэр platypus тэр тэгж яригддаг байхгүй юу? Гачаа амтд mammals шүү дээ. Им бейк Сүүнд ижилтэн. bakery making бол юм pastry гэдэг шүү дээ. Аа тий. Өндөгддөг. Эний чи өндөг сүү хоёроор идэх. Аа тийм. Дугаасаа тэгээд итгэхээргүй шүү дээ ер нь бол. Тийм шүү дээ. Шаагаад тавьсан там ингээд. Загас Юу байсан 6 зүрх яриад байгаа ингээд. Тэгэхээр unsatisfying амьдрал байх гэсэн баха тий. Because like гэт секс хийхгүй зүгээр семенэ ингээд цацаад өндгөрүүгээ цацдаг шүү дээ тий. Тэгэхээр ингээд тэдэрт секс гоё ихс ойлголт байхгүй юм чинь дөөд. Тэгэж тийж үзээгүй юм аа. Их загас чинь ер нь ой санамж амар муутай гэдэг шүү дээ. Алтан загас жишээлбэл 4 секундын ой санамжтай ч гэл. 4 секунд тутамд би чинь алтан загас юм байна шүү дээ. Хөрст алтан дэлхийн хөө. Би чинь тэр нэг алтан загас юм байна шүү дээ. Хөрст алтан дэлхийн хөө. Гаашаа. Яг тэгж үсэтлээ шүү. Таарна. тэр нэг тим видео үзчихсэн нэг нэг зүгээр Disney ч юм уу ямар нэг анимашнуудын ингээд нэг dark version гэдэг нэг тийм comic байдлаар зүгээр харандагаар зурцсан нэг тийм shorts байгаа байхгүй YouTube дээр. Тэгээд тэрэн дээр ингээд Finding Nemo-гийн нэг short байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд Marvin эдэн штэ Nemo-гийн аав. Тэгсэн чинь ингээд where's Nemo гэж Dory-гаас асуухгүй. Тэгсэн чинь Dory ингээд I don't know. I think I ate him гэж хэлдэг байхгүй. Тэгсэн чинь ингээд then I have to kill you гэж тэгснэ ингээд Dory-г алснаа ингээд Nemo-г хайж мэддэг байхгүй. Тэгсэн чинь Nemo гарч ирсэн. What are you doing dad гэж тэгсэн чинь she was pregnant гэж. Тэгснэ ингээд юу лээ чи санаа зовх хэрэггүй. Би чамайг бусдаас хамгаална гэснэ. Немог алах гээд идэгчлээ. Тэгснэ гин цагдаа загснаар гарч ирснэ гэдэг. Marvin-ыг баривчилж авч байгаа юм. Амар тийм fucked up зөвхөлтэй. I don't know. Maybe I ate him. I forgot shit. Яа тэрний нэг тийм цуурлууд байт юм аа. Тэрний бас нэг Batman-тэй нэг цуврал байт юм. Тэр бас амар fucked up ингээд Joker ингээд Batman-ыг хүлцсэн байгаа байхгүй гэсэн ингээд Hey look here Batman. I've got a Pokemon here гэж байгаа гэсэн чинь ингээд No Joker. What are you doing Joker? Гэсэн. Look, she's called Hello Punny and she's very sexy and Why are you doing the voices? Because it's funnier that way. and there's no law against Pokemon, Batman. There's no law against Pokemon. No, Joker. No, don't do it, Joker. Yeah, raping Pokemon is legal, Batman. What the fuck? Зүгээр нэг тийм voice acted нэг тийм зурагнуудтай. Яа, тэр бүр амар fucked up нэг зурлууд байд юм аа. Тэр reload дээр voice acting хийцээ байгаа юм уу? Тий. Харин тэр чи юуг мэдхүү нэг яг Marvel-ийн аль нэг таймлайных нь нэг зураач заяа. Тэр нөгөө Black Widow ч н аалц штэ. Тэгээ Black Widow Peter Parker-ыг иддэг. Яг тэгээд ийм issue хэвлүүлсэн. Black Widow нь тэгээ юу яг Black Widow нь Peter-ыг хатсан аалзыг иддэг тийм аалцл юм шиг үлээ. Тэгэнгүүтээ юуны Animal Kingdom-ийн logic-ороо гингүүтээ Black Widow нь тэгээ тийм авраг том Black Widow байсан. Үгүй. Хүн нь өөрөө
Black Widow дөрөв. Тийм ээ, тийм. Scarlett Johansson. Наташа Романов ингээд яг идээд ингээд яс масыг ингээд бүлжээд хайж байгаа тийм комик байд шүү. Би нэг Spider Marvel-ийн нэг бас нэг spin-off-од байдیں۔ Тэрэн дээр тэр бас амар юм байд шүү. Ингээд Spider-Man гэдэг нэг юм цуурлаад байхгүй юу. Тэр нь яадаг вэ гэсэн чинь ингээд нэг сая аалзнууд нөгөө Rick and Morty дээр Million Ants гэдэг шүү. Нийлээд ингээд Spider-Man-ы Peter Parker хэлбэр гаргацсан тий. Тэснэ өөрсдөө ингээд нөгөө яг тэр сая аалзнууд нь өөрсдөө Peter Parker гэж бодоод байдаг. Тэгэл тэгээ нийлээд нэм колон маягтай тий. Тэгэл crime fighting хийж мэгээл тэгснэ яг өөрийгөө Peter Parker маркер гэж бодоод тэгснэ барыг. Энд гэхдээ яг энд сурал биш байхаа. Гэхдээ би яг андуураад идэв. Гэхдээ бас нэг өөр нэг spin-off хийж магадгүй. Гэхдээ ямарсаа MJ-тэй хилцээд MJ impregnate болсон чинь юу лээ нөгөө тэгээд нөгөө radiationтэй байсан болохоор тэгээд MJ нөхцдөгчлөө. Semen radiation semenтэй болохоор. Гэхдээ яг таймлайн болгон дээр л Peter Parker бүр хамгийн tragic. Peter Parker зүгээр аз жаргалтай байх боломжгүй. Зүгээр ингээд хүмүүс ингээд байх эсгүй. Хоох Wolverine ямар амар хүчтэй юм бэ? Okay, let's nerf CM гэдэг шиг яг тийм хийж байгаа юм. Тэгээд тэр нэг бас нэг Sandman-тэй тулалддаг нэг таймлайн дээр нь ингээд Peter-ийн ингээд маск нь урагдсан заяа. Тэгсэн чинь амруу бүх ингээд нөхсөрүүн ингээд элс хийгээд ингээд explode хийлгэж байгаа тийм комик үт юм л. Тийм. Sandman уг нь бол харин тэгж алах амар боломжтой тийм. Яа бодохгүй байхгүй. That's the whole point to be a Sandman. Mr. Sandman. Do you think Sandman comes sand? I don't know. He shoots blank. Тэгээд Sander come хийснэ тэр sand come хүнийг impregnate хийдэг болоо гэж. Impregnate хийснэ түрүүний radiationтэй baby байснаас болоод гэдэг шиг яг юм хитрхи хуурай байснаас болоод dehydration-аас үхэж шээс. Гэтэ baby гитсэндээ dehydration-ээс болж өгөх болоо эсвэл төрснийгээ дагаа гэж юм. Эсвэл бүрлдэхээс ямар ч ээж нь бол үхэн. Тэр бол ойлгомжтой. Why? Because of dehydration. One Piece-ийн crocodile шиг ингээд хамаг юугнээс хараад хамаг усыг нь сорж мараад. Тэрийг мэдхүү. Crocodile-ийн чадвар нь ахгүй юу? Ингээд sand devil fruit-тэй. За. Тэгээд ингээд Luffy чи 3 удаа ажигтэй 2 удаа ч лөө crocodile. Тэгээд юутай юм бэ? Тий, ингээд ийм том хөгтэй гартаа. Тэгээд энэ дээр ийм ойдолтой царайтай, бүдэн царайтай Marine mob boss царайтай. Үгүй шүү дээ юу? Shichibukai. Нэг 7 warlord гэдэг. Тэгээд тэрний нэг ability тэр байхгүй юу? Элсний power нь зүгээр нэг хүмүүсийн moisture бүгдийг сордог. Тэгээ хорчилгоод ингээд бүр усыг нь бүгдийг сороод алж малдаг хүмүүсээ. Яг өгтгүй яг өндө сорхоор зүгээр ингээ амар өчгөө болцдог. Нэг зомби шиг болцдог. Тэгээ уучаар буцаага зүгээр болцдог. Тийм байд. Тэрэн шиг like амар их ус уух уу? And appropriate amount I guess. Luffy бол зүгээр нэг балга уугаал тэгэл шууд regenerate хийждэг шүү дээ. Тэр зүгээр балга устгах л moisture-ыг авах. Luffy бүрээстэй амар сонин regenerate хийдэг шүү дээ. Нэг арктэй ингээд хоол идэж whole cake arc-тер ингээд шүд мүдэн онцдаг байхгүй зодуулаад тэгснэ ингээд сүү ууснаа буцаага шүтээ ингээд төлжүүлээ. Okay. Yeah, One Piece өөрөө ингээд нэг тийм тэргүүрээ амар бас гоё. Яг series үедээ series байгаа мөртлөө series биш үедээ ингээд юм comedic element оруулахаасаа ерөөсөө амар айдгүй. Тэг ялангуяа сүүлдээ ингээд Luffy-ийн чадвар нь бүр ингээд нэг Toon Force шиг болчихдээ штэ. Яг хүүхдийн киноны чадвар үйдэн штэ нэг тийм. Тийм тэр нэг юу Sun God юу лээ. Тэр бол бүр яг тийм биш ачсан. Нэг бүр яг албаар яг анимашнээ бүр яг тгий хийсэн шүү. Магагийн жоохон хальт спойлер хэлэх юм бол ингээд нөгөө нэг ингээд Tom and Jerry дээр ингээд нөгөө нэг символ хийдэж штэ тэ нөгөө гэж зөгтөг. Тэгэхээр нөгөө Jerry ингээд зөгсөн чинь ингээд автгаалал ингээд хийсэл ундаа штэ тэ. Яг нэг тэр шиг ингээд хэсэг гардаг штэ сүлтээ. Окей. Тэгэл буцаал аниме рүү л орох юм та. Яа. 8 чиг ярьжээс natural нэмэр тийш ороаш. Аниме болоо шагаа.
За эндээс халий. Аниме подкаст дугаар номер. Аниме яриаггүй дугаар байна уу? Байгаа штэ зөндөө байгаа. Хоёлыг чи нөгөө дикний талаар ярьжсэн дугаар магаар бол анимегийн талаар яриаггүй л байгаа. Тэг дикэл яриадсэн юм уу? За миний дик бол гашаад. Нөгөө нэг mushroom дикнийхээ талаар Халбагддаг уу? тий. Тэр одоо хүртэл жоохон тэнийг л сонсогд. Надад л. За би одоо гой нөтэ гаргаж ирнэ. Interesting topics. Тий. Гой юм хадгалцсан байсан. Аяар inspiration төрсөн юм аа. Тийм. Би нэг юу хийж байгаа юм шиг comedy хийж байгаа юм шиг санагдаад яг уцаа харж марж ирсэн аа гэд. One day I met a girl явж ирсэн аа. Гэ би сүүлд нөгөө юу Dark Souls их тоглосон шүү дээ тий. Тэгээд Dark Souls ч юм бүр ингэж ороод донтоод эхнийхийг нь дуусгаад тэгээ хоёр дахь руу н ороод тэгээ хоёр дахьтайгаа ингэж тоглож байгаад шантраад тэгээ шантарсныхаа дараа ингэж амар хэцүү модон дээрээ жоохон тавьсан байсан анзаараад тэгээ тэрийг нь арилгаж байгаа дахиж үргэлжлүүл тоглоод дахиад нэг газар тулаад шантраад одоо ингэ болцсон байгаа байхгүй хэдэн хоног тоглоог байгаа. 2 л хоног штэ гэж. Yeah, that's a lot to me. Okay. Тэгээ яг тэгээ яг 2 хоног л зүгээр тоглохгүй байсан чинь ингээ би тэр үед чинь ингээ бөхсөвдөд ингээ тэгээс шүү дээ ингээ нэг сандал дээр ингээ 7 хоногийн турш 2-7 хоногийн турш баг ингээ суугаадсэн чинь бөхсөвдөд тэр мөр одоо гайгүй болцсон шүү дээ. Бөхсө хавттал тоглолцоод гэж. Yeah. Чи тэгж байгаагүй юу бүр ингээ бөхсөө ингээ аяар өвтлөө ингээ нөгөө жоглон дээр сууж гүйлгүүлж байгаагүй юу? Хошногоо юу? Яг хошног бол өвдөх нь өвдөн заяа. Окей. Яа. Гэтэ бүх сас өвдөх ч үе байсан үед шүү дээ. Бүр тийм удаас. I don't know. Би ер нь амар тийм cautionтэй болохоор тэгээд. Чи тэгтээ бас том бөхстэй шүү дээ. Яг relatively нэг том биш юм шиг байгаа. Битэйгээ харьцуулахад. Тэгсдээ хамттай хоёр өстэй тэгшээсэн шүү дээ. Хүмүүстэй харьцуулахад бол гайгүй том бөхстэй байхаа. Тий. You know. Оотой харьцуулахад уу? Оотой харьцуулахад хинч том бөхстэй. Бүр яг ингээд дотгошоо хонхооцсон мэт. Бүр негатив бөхстэй. Хүмүүс ингээд сандал дээр цохор хонхроо хэлбэр гардаг бол оогийнх ингээд бөмбөр хэлбэр гардаг. Яа, тэгээд Dark Souls тоглоод бүр ингээд ааштай эвдрээд бүр ингээд тэрнээс амар тэлтрээд бүр ардагжсэн. Тэгээд I can tell. Тэгээд чиний ингээ бүр хилж байгаа зүйл бүр чи ингээ бүр дургу үргээ. Би тэгтээ чи намайг бүр амар энэ ингээ сууж ястаа ингээ зүгээр штэ өгшөн тэгээд дараагийнх дээр шаан штэ. Тэгээд би ингээ амар ингээ амар genuinely ингээ supportive байсан чи би хуцаад дугаа натгаа тоглох гэл юу гэлээ. Писта би тэгээд чи яг ийм тэнэг писта байхгүй юу гэдэг. Дахиад чи яг өргөжлүүлээ ярьсвал би бол чамайг нүүр нүдгүй зодчих шүү. Чи бүр зайл цангатаас ах тэр үед чи бүр ингээ албаар хүн ингээд амар тэлтэрч байгааг харсаар байж чи бүр ингээд хүн үдчихэж байгаа юм шиг бүр санагдсан байхгүй. Хуцаад би юу гэсэн үг юм бэ? Тэгээд тэрнээс өмнөх хоногуд дээр чи ингээ бүр орж ирэх болгондоо ингээд чи унтаач гэл. Бүр ингээд нэг ядаргаатай нэг тийм октод үйдэн штэ. Because you were ruining your life right before my eyes, you motherfucker. Okay. Тэгээд яах вэ? Тэгээд дараа нь тоглоомноосоо ингээд жоохон ангирсныхаа дараа жоохон рефлект тэгээ ботсон. Тэгээд ийм clarity орж ирээд. Тэгээд яах вэ? Чамайг бас жоохон бүр 100% бол тэгж malicious intent байгаагүй гэж ботсон. Үгүй гэхдээ яагаад надад malicious intent байх хэвээр би одоо ингээд чамаа ингээд надаас илүү гоё тоглоом тоглож байгаа татаарах юм уу? Үгүй malicious intent гэхээс илүү ингээд нэг жоохон хүн өдөх тийм байдал нэг тий. Чи ингээд өөрөө би ингээд нөгөө нэг ингээд фитнес явж байгаагаараа ингээд жоохон яриад
өнгөрөөд харчиж жоохон дургу өрснэ. Өнгөрөөд. What Тэгснэ the fuck? намайг их тоглоод тахаар ингээд одоо Би тэгээд аашиг дахиад чам чи жоохон high ground фитнес явах юмсан да тэр гэж бодох юм чи жоохон нэг high ground-д байгаа юм шиг санагдаад тэгээд нэг тэгээд амагч та. Гэтэ тийм биш байсан баха. Тэгээ яах вэ? Sorry. Би жоохон overreact хийсэн тэр үед яах вэ тэгээ. Чи бол бүр яг юм. Яг юм. Нөгөө Смигол шиг шаажсэн шүү дээ. Заалмс таамаа. Өө Смигол нөгөө Фродо шиг шаажсэн шүү дээ. Би тэгээд бүгжээ буцаага тайлаа тавьсан болохоор одоо жоохон спел нь гарцсан байна. Тэвстэй өглөөс ирэхэд хоол мол байхгүй. Тийм те. Чи тэгээд хоол хийгээч үстэ амс. Би бүр дургу байд. Би бас тэгсэн юм уу? Тэгсэн шүү дээ чи. Зээлцээс. Yeah. Тэгтээ дуусгана. Тэр үеэр нь би амар их ажилтай л байсан юм. Тэрс ирэхгүй байж байгаа шиг. Ирвэл шууд унтаж мунтааш. Тэгээ энэ амралтаараа дуусгах гэж утсан чи амар ажилтай байгаад наа. Өөр бусад ажил ийш тийш явах. Тэгээд яг хоо амжуулах гэж. Би амралтаараа нөө эдитингээл их catch up хий гэсэн хүн зорилготой байсан. Тэгээд одоогийн амралтын нэг 3 дахь өдрийн дүгнэлт дээр бол хийх хэрэг юм байна. юу ч ихлээг. Чи гэхдээ одоо эдит хийх юм байгаа мó? Зөндөө юм байгаа. Нөө хуучин юмнуудаа бас эдит хиймээр байгаа байхгүй. Тэгээд нэгт хоёр талахаар нөгөө нэг өөр хувилбар руу бас оруулмаар байгаа. Нөгөө Facebook Shorts эднэр гээд тэгж бас оруулмаар байгаа. Cuphead 3 4 үг нь байгаа шүү дээ. Хийцэн. Үгүй 3 4 5 6 ч хийж магадгүй. I think. Чи одоо яг ингэ сууж исэн чинь чи ингэ хүн хаалга түлхүүр дэд нээвлж яах вэ? Би бүр ааштай ёо. Хоёлын жил түлхүүр байхт чи хин түлхүүр хийж орж ич байна. Би сая ингэ чи түлхүүр дуурж ингэж төсөөлөд сонсоод тэгээс би бол тэх юм бол шууд энийг авч хаглаа. За пистануудаа нэг нэгээрээ хүрээд ирлэх шах. Түлхүүр дуурж орж иж гинэ гэдэг чинь гэхдээ одоо хин нэгэн like one possible scenario is like миний түлхүүрийг авч чаад хувилгаж жагаад өөр түлхүүр болгоод тэгээд орж иж гин гэсэн үг шүү дээ. Эсвэл чи нэг түлхүүрээ нэг газар орхицсан. Тэгээд тий чиний түлхүүрийг авчираад орж байгаа ч юм уу тий. Эсвэл игч чинь чамд хэлэхгүй ирсэн ч юм. Тэгсэн чинь ошоо игч чинь зоо. Игч запас түлхүүр байхгүй. Манай 4 запас түлхүүр байсан. 2 нь алга болоо тэгээд игчд 2-т нэг үлдээ. Тэгээд тэр нэг нь чи авсан. Тэгвэл би дээр түлхүүр хөвлөх тавлаа шүү дээ. Би бас яг бодсон юм. Би хөвлөлцсөн. Хөвлүүлээд хадгалсан байгаа тэрийг. Хаана вэ? Ажил дээр. Тэгээд уг нь бол чамаг Таиланд явцсан багт чинь би уг нь хөвлөж жагаад хадгалъя гэж бодсон чинь 2-7 хоногийн турш тэгээд амжихгүй байсаар хагаад хөвлүүлээгүй шүү дээ. Тэгээд ашгүй. Гэтэ яг ажиллаж гин үү шалгаарай. Шалгасан. Гайг болчихлоо. Сүүлд манай ажлын залуу түлхүүр хөвлүүлээд тэгсэн чинь ингээд 6 шиг хөв ирж байгаа байхгүй мастер түлхүүрнээс гадна. Зүгээр тэр чинь ингээд 6-гийн 4 нь ажилддаг шүү. Ирж байгаа гэсэн явуулаад сент хийгээд авчруулд юм ааши юмсан. Би зүгээр нэг түлхүүр хөвлөдөг газар ингээд очиод өгсөн байхгүй нэ түлхүүрээ хөвлүүлж игээд гэсэн чинь хэр утга ингээд гэсэн чинь наа чи 1 минут чирхгүй дээ гэж. Тэгэл ингээд явуулаадаагүй би тэг шилээгүй шүү. Зүгээр ингээд нэг юм рүү ингээд оруулж байгаа л тэгэл жоохон хаачлалт майчилж байгаа л тэгэл ингээд маа. Нэг юм ингээд нэг юм төмөр шиг юм машин дээр зороод байгаа шүү. Тий. Тэгэл сүүлийн март дээр яасан чинь нэг юм хэлгүй ах байж байгаа тэгэл 5% хөвлүүлчих гэсэн чинь тэгэл амар хурдан л эхлэх гэсэн чинь 15 минут л байсан. Харин тий. Гэхдээ наадам центр түлхүүр хөвлөлт газар гэдэг юм лээ. Би тэрний өмнө дүнжийн түлхүүрийг хөвлүүлэх гээд би юу орсон баггүй юу? За нэг газар орсон юм. Уртцагаа. Одоо байхгүй болцсон чинь нэрийг мартсан. Хуучнаар уртцагаа. Уртцагаа орсон чинь одоо дахиад 2% хөвлүүлсэн чинь айл нь ч ажиллахгүйсэн шүү дээ. Тийм. Чанаргүй л түлхүүр хөвлөж чадахгүй. Who's your key maker? Чиний түлхүүр хөвлөдөг хүн чи хий. Надад бол аюур түлхүүр хөвлөдөг хүн байгаа. 100% success rate. I know a key guy guys. Тэ би яг тэр ах ингээд юм яг хөө жоохон муухай л та. Гэхдээ тэр ах юм хилгүү ах байсан бохгүй юу? Тэгээд хилгүү болохоор нь би амар итгэж шаасан шүү дээ. За тэг хилгүү тэгээд түлхүүр хилгүү хүмүүс тэгтээ би амар ажилтаа сайн байдаг гэж бодсон шин. Хилгүү тэгээд нэг юм хийдэг нэг ажил олцсон. Тэрэндээ сайн байхаас өөр аргагүй.
or you can't survive. Гэхдээ зарим манай ажлын залуула best ажлын залуу илүү ажлын охинчлуу энэ жилээ. Best массаж гэдэг шүү дээ. Хараагүйчүүдийн тэр бол өстой холхны л байт юм бэл. Хараагүйчүүдийн массаж гэдэг амар түгээмэл бит шүү дээ. Хараагүй хүмүүс массаж хийд юм уу? Хараагүй хүмүүс чамд массаж хийн. What the fuck you talking about? Хараагүй хүмүүс чи яг чамтай адилхан бийтэй. Чамаас ч дээр бийтэй байгаа цаа. Yeah, Why you bringing body into this? What the fuck, man? because I like body shaming. Because I have perfect. That was really uncalled for. Тэгээд тэгээ массаж бол хараагүй хүмүүсийн хийдэг ер нь бол Монголд хийдэг бол баг хамгийн номер 1 ажил нөха. Ой, массаж гэснээс би зүгээр ингээд энийг хамгийн non gay байдлаар хэлж байгаа шүү заяа. Гэтэ ингээд би ингээд буцаага фитнес яваад эхэлсэн байхгүй юу. Тэгээ фитнес явахаар миний ингээд let me finish it. Фитнес явахаар Are you going to ask me to massage you? Yes, I was leading up to it, but just listen. Бэж тэгээ ингээд яг ингээд гүүж мөхөр ялангуяа ингээд шилт мэлт амар өвддөг байхгүй юу. Тэгээ ингээд энийг ингээд тогтмол ингээд барьж марихгүй бол ингээд өвчтөй байгаад байдیں۔ Ер нь чи жоохон тасгал тогтмол хийгээд ялангуяа өндөр болоод тасгал тогтмол хийгээд үзвэл чи мэдэрэн заа. I can't grow now. What the fuck? Why you bringing hate into this shit? That was uncalled for, okay. Би зүгээр харьцуулсан шүү дээ. Окей. Тэгээд ингээд тэгвэл өөрөө болоод хийвэл өөртөө хийхээр ингээд яг амар effective биш байгаад байгаа байхгүй зарим хэсэг ингээд сайн хийж чадахгүй. Тэгээд зүгээр би нэг үе асуумаар байсан. Чи ингээд надаа ингээд массаж хийж өгөөд тэг яг би хариуд массаж хийгээд. Тэг яг that's even. So no, I'm not gonna massage your шилб or би яг заяа зүгээр чиний нуруух чинь дуургаж өгч чадна. Миний нуруу гайгүй. Chiropractic. Chiropractor thing. Би тэгтээ амар сайн массаж хийдэж шүү. Chiropractor өөрөө тэгтээ жоохон хот. Хот тэгтээ яг тухайн үедээ бол relief хийж болно заяа. Тэгтээ the best тэгээд хамгийн амар sustainable юм бол тэгэл байнгын stretching, байнгын яг юм одоо нурууны exercise. Not to build up muscles but to stretch it and pop it and I don't know. Гэтэ muscle сайжрах юм бол бас нэг core ялангуяа тий. Доотлын core хэсэг тэнцвэрчээр ер нь бол нуруунд дэр нэг өөх ачаал нь багасаад нэг сайжрт юм шүү. Би бас тэгж ойлгосон. Мэдгүй. Гэтэ чи ингээд яг одоо над шиг ингээд угаасаа яг ясны асуудалтай бол нэг хайхтар. Чи ясны асуудалтай. Яг нэг том биш. Гэтэ яг энэ аль үеийн чүлээд юм цүлхийлттэй байна гэсэн. Тийм би чамаа суулт бол байх. Гэтэ чи зүгээр bad энэ тийм нөгөө нэг lifestyle-аас болж тийм болсон юм зү. Яг удмын тийм зүйл биш. Yeah, I guess. Гэтэ нурууны далилт бол яг юу гэдэг юм бэ шүү дээ. Удмын гэж юу? Төрөлхийн. Тийм. Төрөлхийн ч биш ингээд яг юм багадаа ингээд яс бэхжиж явах үед болчдөг заяа. Тэгэнгүүт ингээд хүмүүс нөгөө нэг буруу суултаас болдог гэдэг штеп. Үгүй. Тэгтээ чиний нуруу далийн учраас чи буруу суудаг. Тэ чи буруу суудаг учраас нуруу чи илүү далийн. Тэгтээ багадаа тэгвэл засах боломж байдаг юм биш үү тий? Байдаг. Тэгээ би бол байж тэ би нэгдүгээр ангиасаа эхлээд яа ингээд яг ингэж суудаг гэсэн. Дандаа. Нэг хөлөө ингэж тавьж. Яг нэг хөлөө яг доороо ингэж тавьж. Тэр бол ингээд амар Аз суулт юм шиг байна тий. Яг Азчууд ингээд нэг тийм хөлөө ингэж яг доороо тавьдгүй л дээ. Тэгтээ ингэж хөлөө ингэж ачиж суудаг. Завилж мөлөө. Ингэж яг ингэж сандал дээр гаргаж суудаг. Энэ бол ингээд бүр амар тийм нийтлэг Аз суулт юм л шүү дээ. Гуталтайгаа юу? Наа чи Америкэн гүгээ. Зүгээр тэгтээ ингээд яг ингэж хөлөө ингэж суудаг заавал. Yeah, it's very common. Бовтой болохоор тэгж байгаа. Тэгээд abstraction байхгүй тий. Саад би бол хэзээ шиг суудаггүй. Чи ингэж суугаар яах вэ тэгэхээр тэр чи юу гэсэн үг? Чи бүр жижиг гэсэн үг шүү. Гүү. Тэр чинь ингээд энэчнээ чи зай үсгэж энэ хэсэгтээ ямар ч хамаагүй байгаа. Чихэлтэй байгаа. Би бол 0 цуухаар бол багтдаггүй заримдаа. Яаж дарж өгөх хэрэгтэй гэдэг шүү дээ.
Тийм. Би хаяа Энэ манай нөгөө нэг юу нойл байгаа шүү дээ одоо энэ Бидээ юу? Бидээ байгаа шүү дээ тий. Бидээ чи ингээд нэг амар урагшаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд яалтчгүй бидэд бол багтдаггүй шүү дээ. Надад ядаргаатай санагддаг гэж аваа ичмар санагдав. Тэгээ ингээд амар урагшаа гараад би бол байнга гардаг. Бидийн дээр би лав яг ингээд бидийг ажилуулнаа да. Тэгэхэд би өөрөө ингээд жоохон adjust хийх хэрэгтэй болоод байна. Жоохон далийн ингээд Бидэгийн гэхдээ над тэр чинь тэр үнцгийн тохируулт юм бэл. А тийм. Тийм. Сеттингсээр. Тэгэл байх. Чи тэг хэрэглээд байгаа юм бидээ ер нь. Яа хаяа. Окей. Над би бол тасахгүй мэлээ тэрэн дээр бол. Яг хоо насан туршдаа ингээд өөр сонголт байхгүй газар амьдрах юм бол яг Тэгэх юм бол чи юунд ч тасна өгш. Тэгэх юм бол чи гомооч бол. Unless тэгтээ би бол призент ороод гомо болно гэж бодож байна уу? Насан туршдаа призент орсон. Sentence for life. гомо болохгүй л дээ. That was an extreme example. Yeah, caught in 4K bitch. Тэгтээ би бол яг юу штэ. Би бол юу штэ. Гой зөв бидэний тухай ярих гэж байна хамстай. Би бол тэгтээ Би бол өөр experience. Би бол өөр case аа. Японд байхад бидээ мэдээ хэрэгэлдэг үстэй. Манай хуучин байр маяг бас бидэтэй байсан. Японд бол хэрэглэхээр л юм бэл. Ингээл ороод онгоцны буудлынх нь 0 ороход л тэгэл. Тийм бүх газар бидэтэй тийм. Fancy тэгэл чинь. Яа. Яа. Японы 0-ыг хараад яалтчгүй хөгжсөн ор юм даа л гэж үзсэн. Би тамхины өрөөг нь хараад гэж бодчихсон. Тийм, тамхины өрөө тийм амар нөө. Тамхины өрөө нь бүр амар талаг. Ингээд юм. Жур нэг юм одоо манай соёлын төвөргөө гэдэг чинь газар байгаа байхгүй. Би тэнд яг юу хийжсэн мэдэхгүй нэ. Тэг нэг тийм газар ингээд нэг юм хүмүүс хурал цуглаан болж байгаа байхгүй. Тэгээ яг хурлаас гарч ирж байгаа хүмүүс ингээд тамхины өрөөнд баг 30 хүн зэрэг тамхи багтахаар. Тэг хажуугаар нь явахаар ерөөсөө тамхи өнөртөхгүй. Тэгээ яг ингээд юм жоох юм мат юутай. Дотор нь хин тамхи татж байгаа нэг харагдахаар. Их тийм амар юм convenient тэгээд амар comfortable татах үцэг тийм боломжтой. Тэгээд ер нь бол одоо яг тиймэрхүү юм том офисууд тамхины өрөөтэй байдгүй шүү дээ. Одоо жишээлбэл том офисууд, том моолууд ч юм уу те тамхины өрөөтэй байдгүй шүү дээ. Гадаал тамхи татах боломжтой. Эсвэл юм гадаана юм тамхины цэгтэй байдаг. Тэгвэл тэнцэнэ болохоор яг юм дотор газар амарлаг тамхины өрөө хийсэн. Тэг би ерөөс тамхи татдаггүй мөртлөө би тамхины өндөр амар дургу болохоор ингээд их тэр амар анхаарал татчихсан. Тэгээ ингээд хажуугаар нь явсан чинь ямар ч тамхины өндөр байхгүй. Яа тэгвэл ингээд гэх бүх агаар нь дээшээ ингээд яагаад юм жоох хөөхт орох юм шууд дээшээ сорогдчихдаг ч л. Чи хизээ явсан. Би нөө Америк явах үедээ зүгээр Дамжсан. layover flight-аар дамжсан. Удааг юм те. Нарита дээр тий 4 цаг л болсон байх. Нарита ч н одоо энэ Нарита гэдэг газар байгаагүй гэж байна. Тэг ингээд далай дээр ингээд барьцсан гэдэг шүү. Зүгээр хиймэл арал гэж юу? Тийм. Хиймлэр хийцэн гэж шахаад. Really? Тийм. Хиймлэр ингээд аралж явахтай ингээд их газартайгаа холбогдсон. Тэг хиймлэр ингээд газрыг Японд тэгээд одоо газар ховор газар тэгээд тиймэр л. Яа тэгтээ онгоцны буудлаа тэгнэ гэдэг чи амар басна. Өөрөөсөө хийж байгаа нь амар итгэж шаа. Тэгтээ мэдгүй би яг тэр хиймлэр юм барина гэдгийг ерөөсөө ойлгодгүй л тээ яг яаж Монгол хүн болохоор тэрийг ерөөсөө ойлгодгүй. Тийм тэгвэл газраас илүү юм байхгүй болохоор тийм концепт амар сонь санагдаж байна. үгүй ингээд яа ингээд do they build concrete or do they like put амар хийлсэн гэж хийгээд ингээд багаар ингээд их тийм үү. Нисэл хийдэж шүү дээ. Яг хоо хиймэл арлуудыг бол илсээр барьдаг. Тэр бол тэр. Тэгээд shallow бол шүү дээ. Гүүр мүрийг чинь бол конкретийг юм барьдэн шүү дээ. Шүү газар дээр нь сойрлуулад тэгээд амар зүүн барьдэн шүү дээ. Эхлээд нэг юм блок тавьж байгаа. Тэр блокоо ингээд ухаад ингээд усыг нь тойруулаад ингээд усгүй болгоод тэгж ягаад тэндээ ингээд гүүрнийхээ хөлийг нь бариад тэгээд тэр блок аваад тийм байдлаар ингэж гүүрнийхээ хөлнүүдээ барьдаг. Далай дээр л. Түр усыг хаад юм биш үү? Тий. Усгүй орчин ингэж тойруулж үрдэг. Технологи маань. Тэгэхээр яг гүйхэн усанд бол тэгж барьсан байх.
конкрет ашиглаад тэгээд гүн усанд бол элсээр л дүүрэгд юм лээ. Юуны арабын нөгөө нэг арлан юунууд штэ. Хаусинг тэд нар чинь бол элсээр дүүрэгд. Яа, гэтээ бид нар ч тэрийг мэдээд явах те. Гэхдээ ингээд далайн голдон шин арал барихаар ч яг тэр нь ингээд амар доошгоо юм амар гүн бэдг юм. Тэгэл Тэг голд нь биш шүү дээ. Гэтээ зүгээр иргэдээ ойрхон л барьж байгаа шүү дээ тэр чинь. Окей. Би сая Таиландд явсан чи ингээд иргэдэг амар ойрхон мөртлөө доошгоо амар гүн тим юм харсан баг. Тэг зүгээр ингээд яг тийм юм эрэг хэсэг нь яг Хавцал мавцалтай байж. далайн голд яг юм хавцал шиг. Тий. Яг тийм байдаг шүү дээ. Гэтээ Тим юм дээр бол барихгүй л хөттэй. тэр чинь нэг хайр гүнзгий биш баха гэтээ. Нэг Яг баг бидний нэг гүнзгий болохоос 10-аад метр бол байх шүүсэн. гайгүй шүү дээ. Тэр чинь construction явд ирэх юм бол. Окей. Гэхдээ угаасаа тэгээ ингээ харангууд ингээ харанхуу байгаа болохоор амар гүн л харагддаг л байна. Тий. Яа. Эсвэл Монголд амир хэрэггүй гэжтгснэ. Like хэрвээ ингээд тэр ID-н viable санагдах юм бол урьдчилж бол баг усноор муур дээр юм барилах. Yeah. Why not? Яа, зүгээр Just for энэ fun. хийсэн гэж хэлэхийн төлөө. Тэгсэн тэн дээрээс цахилгаан станц барьж байна. Тэгсэн инженерээс шууд ингээд хиймэл арал үүсгэхдээ тэр хиймэл арлаа дахиж ухснаа бараг нүүрс гарах. Yeah, anything can happen. Yeah. Чи сонгуулийг look forward хийж байна. Би бол амар жоохон яг тэр Монголын ер нь яг улс төрийн байдал тэгээд энэ хотын хөгжил одоо энэ утаа төгжрөл гэл юм амар сошиал ишүүнүүд байгаа шүү дээ. Би бол тэрэн дээр сүүлийн хэдэн жилүүд амар тийм дефетист л байгаа. Ерөөсөө хизээч засрахгүй. Ялангуяа төгжрийн асуудал бол хизээч засрахгүй. Yeah. Гэсэн л Би бол тийм л зүгээр ярьсан. Ярихаас зүгээр захлах урж байна. Яагаад гэвэл одоо яг relatively те 29-тэй байна гэдэг чинь ингээд нэг удаан амьдраагүй мөртлөө яг ингээл амьдрсан насны туршитаал нэг л ижлэхэн аргументүүдэл бараг сонссон санагдаад. Тэгэхээр ингээд улс төрийн талаар ч ямар нэгэн тим сэдвийн тухай ярахаар л тэгэл байнгын л нэг ижлэхэн юм ал хүнддэг тэгэл тэд нар ингэхгүй байна гэдэг юм. Би л өвөө мэдээ үсэж хахад хажуудын суугаад ингээд юуны тухай ярьж байгааг нь ойлгодог болсон цагаас гэхэр ч одоо нэг 5 6 тагаас хойш ч юм уу. Тэрнээс хойш л агаарын бохирдол яриа л. Тэгээд за тэр яах вэ? Одоо энэ дээр нэг lightning round явъя заяа. Сэдвүүдийн lightning round. Тэгээ ингээд сүүлийн 7 хоногийн яг трендүүдийг яриа заяа. Би яг надад 3 сэдв байна. За нэг нь болохоор of course Rocket Band Fla. Тэрийг сонирхолтой юм боллоо. Тэгээд ер нь бол ингээд Монгол улс сүүлийн мэдгүй сүүлийн decade болсон зүгээр яг хамгийн сонирхолтой ивент л байх шиг байлаа. Надаа миний фидэн дээр лав шеэрлээгүй хүн байсангүй тэр Rocket Bay видеог лав. Тэгээд 1 сая view хүрсэн байсан үү тэр. өчтөр орой унтахаас өмнө харахад 800 мянган view хүрсэн. Яа 1 сая хүрсэн гэсэн тэгэхээр. Хангалттай хүрсэн. 24 цаг болоог байхад. Crazy. Нэг үе бүр ингээд 1 сая хүрэх нь бүр ямар амар амжилт байл те дээр үдчихэ. Одоо тэгсэн чинь зүгээр л нэг өдөртөө хүрдэг болсон ч шиг. Гэтэ энэ зүгээр YouTube платформ өөрөө зүгээр амар сайн тархсны л нэг шинж байх л та те. Хүмүүс тавтан үздэг нэг тийм. Хүн болгоо YouTube ашигладаг. Тэгээд яа. Тэгснэ сүүлийн ингээл flat гэснэ. Round 2 маяг гэх. Let's go. Гэхдээ хаштаг шаалцсан хийж байгаа. Шаалцыг. Rocket Bay зүгээр. За энэ спорт болох хэлбэрээр зүгээр нэг хариу үйл үзүүлсэн байлаа. Гэтэ одоо би ингээд дууслаа. Тэгээд өөрийнхөө юм хийвэл хийхгүй даа гэсэн мэтлээс. Тийм пост оруулсан шүү дээ. Би бол дахиж хийм хийхгүй гэж тэгсэн мөлий. Тэгээд ер нь дахиж хийгээд яг тэр нь өөрөө нэг сайн явахгүй. Яг жоо болохтой. Гэтэ тийм relevancy хувьд нэг амар тийм зүртэй болохгүй байх л гэж ихнийх шиг. Тэгэд угаасаа саяны тийм хувьд бол яг ялангуяа флагийн угаас өдөө хатгалт өөрөө амар хүчилцсэн.
тэгээд тэрэнд нь зүгээр response үзүүлэх нь зүгээр хөгжилтэй л хүн болгон ярьжсэн бол хөгжилтэй л байсан болохоос яг үнэндээ not worth the response л санагдсан. Яа тэгээд угаасаа өөрөө удахгүй тоглолт хийж байгаа болохоор тэгэл яг тэрнийхээ нэг тэг би яг өөрийгөө promote хийх бас нэг зүйл байна тийм. Яг ямар хөө пста вэ гэдгийг Rocket Bay-ийн талаас бол харуулах нэг тийм хальт боломж байсан. Тэгээд тийм тэгээ яг үндэ ингээд beef-үүд болохоор яг ийм rap battle XCG2 дээр ярих юм бол яг жихнээсээ ингээд би нээр үзий яддаг юм шиг те. Тэг хойгуураа ингээд урлагийн цаагаараа ч гэсэн ингээд хоорондоо хэрэлдэж мэрэлддэг ч юм уу, зодтолдог ч юм уу нэг тиймэрхүү ийм төсөөл байдаг болохоор яг тэр хоёрын beef илүү ингээд амар органик санагдчихсэн юм санагддаг. Яг хөө энийг бол нэг амар beef гэж яриад байхгүй байх л та одоогийн. Тийм тэгэл. Энэ хоёр одоо гудамж таарлаа гэхэд юу энэ л гшааш тий. Тэгээд нөгөөх нь флан ирээд чи хөө юм уу гшаавал тэгэл Rocket Bay тоохгүй л явчихсан. Тий Rocket Bay угаасаа нэгдүгürt зодолтод барахгүй баг. I don't know. Гэхдээ хоёрдугаарт угаасаа зодолтохоор тийм хүн биш тэгэл. Яг тийм аль нь ч яг үндэ яг гангстер биш. Нэг уур уцаар гаргаад ч байсан юм нэг. Тийм харагдсан үдээ үсэн. Тэгэл тийм тэгээд яг гэхдээ өчтөр зүгээр нэг анзаарсан юм болохоор флагийн хэлсэн нэг үнөө юм байгаа нь Rocket Bay яг одоо ингэ дэмжиж өмөрөөд байгаа хүмүүс нь амар оркууд л. Яг үнэндээ зэ. I think that's bound to happen. Ууса болохоор зүйл яагаад гэвэл зүгээр Rocket Bay fan base амар өргөн цар өрөөтэй болохоор угаасаа л ямар бүх төрөл хүмүүс байх байх гэсэн Rocket fan base. Тэгээд хамгийн loud voice-тэй хүмүүс л хамгийн оркод л байдаг угаасаа. Интернетээр ялангуяа. Good point. Yeah. Тэг би бол Rocket Bay ер нь Монголд хамгийн том фэнүүдийн нэг баггүй юу гэнэ. Би ингээд Neverlast гэдэг нэртэй байсан. Тэр үед нь дуунуудыг мэддэг байсан. Асуулт форум гэдэг юмн дээр ингээд би рүүгээ хүмүүс ингээд дис хийдэг байсан уу яахгүй. Яг тэгэл тим үе байсан. Тэгэл яг анхны өөрөө яг compose хийсэн track track бослож авсан сонсч ирсэн. Тэгэл тэр дуунууд монуудын ингээд хулгайн замаар ингээд цацагтгаас өмнө for shared mail дээр олж ангийнхаа хүмүүсд 5,000 төгрөгөөр зарж багдаг. Эвдэрхийн хүн гэдэг дууг би ингээд цацагтгаас өмнө би тэгтээ яг яаж олж авснаа мэдэхгүй юм заа. Яг клип нь гарахаас өмнө аудио хэлбэрээр байсан бохгүй юу? Яг юм YouTube дээр ороогүй. Тэгтээ for shared дээр байсан. Тэгээд тэгэнгүүт ингээд энэ ингээд Rocket Bay цацагтаагүй дуу чи одоо авмаар байвал 5,000-аар аав гэд. Нэрнгээсээ би 2 хүүхдээ 5,000-аар зарсан. Яа тэгээд цомог момгуудын ч гэсэн авдаг гэсэн. Тэгээд яг сүүлийн үеийн Rocket Bay-ийг бол би сонсдгоо. Сүүлийн үеийнхэн дуунуудыг бол тоодгүй. Тэгтээ яа тэгээ яг тэр үеийнх нь бол амар том фэн. Тэр одоо ч гэсэн яг тэр үеийнх нь амар том фэн. Тэгэл яг хүмүүс өөрсдөө дурлсан үеийнхэн л тэр юм стайл их дуртай л байдаг. Тэгэл яг тэр үе дээр яг тэр үеийнхэн дуунуудыг хийгээд байжсэн болоосоо гэж би боддог. Yeah, I'm a selfish man. I think he got Yoko Ono. Yeah, тэгтээ 90s hip hop сонирхдаг хүмүүс ер нь орчин үеийн hip hop нэг сонирхдаг шүү дээ. Тэр шиг л гэдэг. Yeah. Тэгэл би яг 2000 early 2000 early 2000s hip hop сонирхдаг тэгэл яг тэрээр бэрэл үлдсэн. За, окей. За, Rocket Bay фла ингээд дуслаа. Ста lightning л байлаа тагшс. Бүр thunderstorm болоо шагаар. Mention хийх хэрэгтэй ах гэж та яаж нэг те topical 7 хоног хийж авах. За, хоёрдугаар нь болохоор 70 хэрэгт 24 7. Би тэрийг ерөөсөө үзээгүй. Тэгээ ингээд хантий болохоор тэрийг амар дис хийж мэж байгаа. Дис хийж хайшин зүгээр амар балай малаа юм ярьжсэн аа. Одоо өөрөө бүр улаан фэн нь болсон хүн. Тэгээд тэрний талаар сэтгэлээ хаалцааж. Yeah, it's a good watch. Just for gag. Yeah. You know how loud I was gagging, right? Зүгээр амар инэттэй юмнууд гардаг. Тэгээд яг тэр нь яг ингээд reality show-ны addicting юм болоо гэж би бодсон. Би өмнө бол нэг reality show үзэж байгаа. Би мини гэргээд шоу үзчихсэн бүр энэ comedian амраа яг баг
19 20 байх үед. Singles fan үзэж байгааг юм уу? No. That's entertaining actually. Okay. Тэр чинь тэрнтэй харьцуулаад хүмүүс ер нь 70 эрэгт 24 доллараар бас transition нь арай амархан орсон байхаа гэж бодож байна. Тийм бах. Тий. Тэгээд мэдхгүй. Уусаал тэгэл ижлэхэн ер нь төстэй форматаар тэгээд хамаагүй монтаж интернет амар сайн гэж би сонссон. Тэр бол нэг ирж үзээд байдгүй. Гэхдээ хүмүүстэй үзэхэд бол ялтчгүй entertaining санагддаг. Editing тэгээд юмнууд амар сайн гэж бодсон сонссон. Catch up хийх хэрэгтэй юм шиг санагдаж байна бас. Юу бол тэр Монголын 70 эрэгт 24 долоо бол жоохон юу л гэсэн. Найруулга зохиол муутай юм уу? Тэр чинь яг юм scripted байгаа шүү дээ бүх юм. Гэхдээ яг хангалттай сайн scripted биш. Тэгээд яг scripted гэдгээ яг нэг actor scripted гэдэг нь мэдэгдээд байхгүйгаа. Гэхдээ яг хангалттай scripted байж иж ер нь бол тэр чинь ингээ pacing нь хурдан тэгээд ингээ драма үүсгэх нь хурдан тэгээд гадаадын лайсенсыг авч л гоё ихгүй бол монголчууд ч бол хэцүүлэх л та. Яа тэгээд зохиолчийн баг дээрээ л амар сайн анхаарах хэрэгтэй байсан. Яа тэгээд хүмүүс нэг айгүй байсан уу? Тэр яг ялангуяа жоохон тэр personality-г гаргахад жоох personal юмнууд ярих гэдэг. Гэхдээ надад зүгээр яг нэг л залуу таалагдж байгаа. Зүгээр яг бодно шүү дээ. Хэрвээ би энэ шоунд орсон бол яах вэ гэж бодно шүү дээ хүн чинь. Тэгээд баг орох шахсан өний хувьд хэлэхэд байгаа. Яа тэгтээ зүгээр тэр төрөө гэдэг залуу л надад амар тийм натурал байгаа юм шиг санагдав. Амар жоохон таалагдаад нөө тий. Яа. Тэгээд октоудаас нь их таалагдж байгаа юм бол аахгүй. Of course. Yeah. Okay. Нэг бүр амар дургуур гэж байгаа нэг охин байгаа. Тэрийг ярихгүй. Аха. Зөндөө сонссон. Өөр юм тий. За окей. Окей. За дараагийн сэдв ингэ дуслаа. За. Юу? CS:GO тэмцээн болсон. Тэгээд Монгол баг ингэ амар амжилттай явсан нэг түүх сонслоо. Тэгээ би ер нь өөрөө ер нь ямар ч тийм e-sports-ны филдийн талаар мэдэхгүй болохоор яг мэрэгжлийн e-sport үзэгчийн талаас өнцгөөс яг ямар хөө opinionтэй байна сонсож. Яг одоо яг жинхэнэ стейж руу орсон яг анхны тохиолдол болж байгаа. Гэх юм уу мажорын. Өмнөх дээр нь болохоор яг юм preliminary төвшөнд бол 4-5 удаа л очсон Монгол баг. Тэгээд нэг монгол хүн бол бүр яг саяны хүүхдүүдийн Орсноос цаатах төвшөнд бол очиж исэн. Aircast гэж залууд өөр багт уу? Гадаадын Австралийн Greyhound гэдэг багт ирсэн. Тэгээд нэр амар мэрэгжилтэй шиг яриа шахтай байсан. Яа тэгээд амар сайн л тоглосон бэлээ. Тэгээд үзсэн. Үзсэн ч ухтай. Яг лайв бол үзээгүй. Гэхдээ яг хамгийн сүүлийнх нь map-ны яг талаас үзсэн гэх юм уу. Тэгээд амар тийм би яг ерөөсөө result-ыг мэдэхгүйгээр үзсэн байхгүй. Тэг яг ингээд яг overtime гарсан. Тэг ингээд салгаа сууж байгаа юм. Тэгсэн чи айлынх нь өстэй ингээд салгаа сууж байгаа хүн рүү буудаад онохгүй заяа. Тэгээ нөгөө хүнийг салгаад overtime гарчиж байгаа байхгүй. Overtime гараач хүчлөө. Яг тэрнийхэн дараагийн раунд дээр бас яг тэгээд салгаа суучж байгаа юм. 2-1 байж та айлынх нь өстэй урдлынх нь нэг алстаа арийнх нь өстөөр буудаад орохгүй. Тэгээд салгасч байгаа байхгүй. Тэгээд overtime гараад overtime дээр амар өгөө аваатай тоглож байгаа л юу юм яасан бэлээ. Тэгээд яг Pen Gaming нь болвол гээд тэр багт хожигдсан бохгүй Монголд. Тэгээд тэр нь бол яг хожичоор баг байсан. Тэгтээ тэгэл хожоогүй. Тэгэл тийм л юм болсон. Тэгээд тэр нь тэгээд тэдний ер нь нас хиттэй юм бэ. 16-тай мургаатай хүүхэд байна ш. Тэр Эмзиньо гээд бондгор хүүхэд бол 16-тай. Хүүхдээ лээ тэр. Тэр гэхдээ амар ер нь бол яг энэ монголчин яг энэ бүрэлдэхүүн бараг дундаж нас нь 18 байна. Плиз 20 гараад бараг хөшөрсөж байгаа. 22-оос хойш ер нь жоохон хөшөрсөн гэж үздэг юм шиг лээ. Яг reaction speed нь удаашрдаг гэж үздэг юм шиг. Гэхдээ яг туршлагаар орлуулж болно. Тэгээд надад бол яг ингээд хувь skill одоо тийм mechanical skill-ийн хувьд бол ерөөсөө тутгааргүй л санагдсан. Манай тамирч тийм. Тэгээд жоохон нэг тийм саяны Монголзоос гадна өөр одоо тий өөр тэмцээнд явж чадаагүй хүүхдүүдийн скил ч гэсэн ерөөсөө яахгүй. Тэгээд яг компетитив тэмцээний яг мэрэгжлийн төвшөнд бол ерөөсөө decision making
decision making, тэр үеийн pressure яаж nerve яаж нервөө хадгалах уу, яаж cool headтэй тоглох уу, тэгээд нэг жоохон аз ч юм уу. ялч анхныхоо одоо орж байгаа болохоор бүр ингээд Амар pressureтэй байгаа шүү дээ. тий. Тэг яг тэр нэг mental fortitude тэр нэг vlog хийд юм шиг л. Би зөв хүмүүсийн коммент уншсан чинь тэр Марагээ засгалжуулагч нь бол та нар энэ ч ерөөсөө Монголыг төлөөлөөгүй, хэнийг ч төлөөлөөгүй, та нар зөв өөрсдөө төлөөлөл тоглож байгаа. Don't take pressure энэ гэл тим ярьсан, айгу зөв юм ярьсан юм билээ. Тэгээд мэдээж яг тэгчтэй тэгж хичээсэн ч гэсэн pressure байгаа ш. Тэгээд Монголын фэнүүд амар токсик байсан. Би яг CS2 trading гэдэг нэг групп байдаг хгүй. Тэрэн дээр орсон чинь өстой нэрээ арчаагаа бистаа. Яг нэг юм нарийн fan base дотроо илүү toxic байсан юм шүү те. Яг миний зүгээр нийтлэг пост тийм амар спортив байсан тий. Тэгээд тэр бас нэг влог дээр яг тэр хүмүүсийн бичиж байгаа комментүүдийг айгүй уншиж жоохон тэлтэрч байгаа амар их тийм depressed болж байгаа яг тийм хэсгүүд гарсан юм шиг л. Тэгээд ягаад Монгол фэнүүд амар токсик байгаад байгаа гэж тэд нар битэлцсэн байгаад байгаа байхгүй. Тэг хүний амьдрал гай болсон стандарт гээд орилоод жүлсээ өсчүүлээд байгаа гэдэг. Монголын багийнхаа эсрэг зүгээр битэлсэн гэж юу? Үгүй Монголынхаа баг дээр битлээд тэгээ хожигдчиход ч юм уу. Эсвэл зарим тохиол Монголынхаа багийн эсрэг яачаа тэгээ Монголынхаа баг нь хожингуут та нар яга хожиж байгаа юм гэж байгаа. Тим гаруудч байгаа. Тэгэхээр яг тэр битэлсэн хүмүүсийн үгийг ерөөсөө тоох хэрэггүй шүү дээ. Намайг тэр үлээ байж гэж бооход гэхдээ ер нь. Тэгээд манай 50 үзэгчдийнх нь нэг нь Монголын нэг тоглогч юм билүү те. Хүн өвс. 16 тэ хүүхдүүд гинэн тэгээд энэ яасаа хөрхөө хоёр ах бай. Жохон гомол ингээд үзэж байгаа. Пауз гэж өгч байгаа юм бол даа гэж. Тэгээд тийм л энэ тэгээд Монголын e-спорт бол амар ирээдүйтэй л харагддаг ш надад бол. Нэрэнгээс хэлэхэд бол. Азаас тэгтээ яг сая мажорын яг саяны левел сүүлийн хэдэн жил баг ороогүй. Монгол юу нахтай. Тийм үү? Азчууд тэгээд хятадууд сайн биз дээ. Хятадууд нэг хэсэг амар сайн байж байгаа. Тэгээд яг тэр сайн хятад тараад хайцсан. Солонгос Dota мото хүртэл бүр байха болцсон шүү дээ. Тийм. MVP гэдэг амар багууд байдаг гэсэн. Солонгос яаж одоо StarCraft төр л явчихна. StarCraft тэгэл Overwatch амар байсан шүү дээ. Тийм. Valorant энэ төр солонгос багууд байдаг юм шиг л дээ. Тийм. Солонгос тоглогч гэхдээ би CS-ийн синд бол хараагүй амар л утаж байна. Амар ч гэж би бол одоо ингэ нэрлээд эхлэх тоглож шалга. Тэр юуны Dota-гоос бол MVP Hot 6 гэдэг хоёр баг байсан. Тэр хоёр бол амар өндөр түвшинд бол нэлээд удаан тоглосон. Юу лээ? League of Legends чинь илүү солонгос чинь. Тийм баха. Тийм шүү дээ. Нэр. Солонгос тоглоом шүү. Яа тэгтээ солонгосны дэлхийн аварган болоодсэн шүү. Тэр нэг юм луун эсгээд идэг шүү дээ, нэг юм анимашнэр хийцэн. Жинхэнэ луу шиг. Тэгээд тэр чин солонгос туссан. Тий, ялангуяа K-pop хамтлагуудын дэмжлэг тийм тэгээд болохоор юу ч нэг хамтлагтай байсан том л гэсэн үг. League of Legends G-Idol үүдийн Idol. Тийм. Тэгээд бүр тийм нэг юм дуу тийм нэг хамтлагтай байсан тий. Харин тий. Тэрний доонд нь айгүй гоё шүү дээ. Сас тэгээд. Тэгээд химэнд болт шүү дээ. Lil Nas X mix болт шүү дээ. На dreaming. Гэхдээ League Dota-гоос амархан. Тэрийг бүр яг pro game-рууд бүр баталцсан. Себгээ тоглогч байгаа байхгүй юу? Маа нэг лиг тоглолтог найзтай тэгэл чи сугаа гэлдэг тийм байна. Себгээд дэлхийн аврах pathetic human field чи лиг тоглож байгаа юм уу? Шаар чи ийм тоглоод хол явна гэж бодож чинь өөрийгөө. What was that? Pure hate орж ирэж байгаа. Фи гэж. Себгээ нэг тоглогч яаснаа ингээд анх удаага тоглосноо нилээн дээгүр ранктай хүнийг шууд чихээд бүр ингээд rage quit хийтэл шагаа хийцэн. Тэгээд дэрийг нэг юм нэвтрүүлэг дээр инээж яриаш харин дэгцэн ш тэ гэж. Тэр жоохон нэг тийм болцоо гэж. Okay, next. Ер нь энэ 7 хоногийн тренд топик тэгэл миний мэдхээр бол тэгэл дуусчихин дөө. Сая харин тэр Оросд нэг тийм болсон юм байна. Тийм. Хэллээ. Event hold ICC-ийн хүмүүс гэдэг ICC-ийн мэдээлэл хийгээд наадад чинь бид нар шаасан шүү гэдэг уустагддаг шүү дээ. Америкт өрсөлдөд байгаа юм яхад юм. Гэхдээ ICC-ийн гэдэг гэсэн. Тийм. Тэгээ ICC-ийн нэг бүлгэм бид нар шаасан юм а гэдэг угаасаа өөрсдөө кредит авдаг шүү дээ дандаа. Гэтэ
Яг тгээгүйсэн ш тэгчтэй тий. Оо наадын чи бид нар шаасан ш тэгэж. Би ш наадах чи тэгээд би ийшээ хүрээд ирцгийг гэж. Тэгээд ивент хоолд ингээд байсан хүмүүсийг шууд ингээд лоббигоос нэхлээ шууд буутаа орж ирээд таарсан хүн болгоно халаад яваа тэгээд хоолтон цуглдсан байсан хүмүүс рүү буудаж эхлээд тэнгүүтээ гарахтаа шатаага гарцгаал. Амар том барилга. Яг дебрис эхлээд ингээд шатаад эхэлсэн. Тэгээд тэгсэн л билээ. Яг хөө conspiracy theorist-ууд бол Путины өөрийнх нь захиалж хэлсэн юм. Оросд бол гэхдээ болтгүй кейс болсон байна тий. Яа, Оросд нэг тийм гадны террористууд, дотоодны террористууд ч гэсэн баг тийм болтгүй шүү дээ. Аюу амар супер гэн. Surveillance country шүү дээ. Тэгээд ээж сая тэгээд одоо солонгост байгаа буцаж ирчээд Орос руу ажиллаар явах гэжсэн чинь захирлан заа яваад яах юм бэ гэсэн. Extremist кейсүүд ер нь л амар сонсогддог болчих. Америкт л сонсдог байсан чинь тэгэл Европын орн марнараас илүү тархаж мархаал. Яа тэгэл тэр нь айгүй олон ямар ч ирээдүг зүгнж байгаа ч юм лээ. Global politics-ийн хувьд ярих юм бол. Гэхдээ дайнууд биш үү? Энэ maybe conspiracy зарим нь батлагдсан ч шүү. Тэгээ ер нь хэд хэдэн дайн бол яг тэгж эхэлсэн шүү дээ. Funded by the leaders. Зүгээр тэр улсуудаас өөрсдөө funded болсон гэж бодсон улсуудаас. Өөрсдөө зүгээр яг ингэж эхлүүлээд біз та нараа гिचлээ гингүүтээ шууд дайтаад эхэлдэг. Өөрсдөө дайтмаар байсан тэгээд дайтах excuse өөрсдөө. Наадах чи ер нь юу гэдэг штэ. Ер нь бол наадах чинь гэж ер нь жижигхэн улсууд хоорондоо дайтаж байгаа шиг нөө proxy war гэдэг штэ тий. Одоо том улсууд өөрсдөө хоорондоо шууд дайтаж чадахгүй болохоор өөрсдийн төлөөлөгч орнуудад худалдуулаад. Тэгээд юун дээр нэгдүгээр дайны эхлэлийг бас ер нь л тэгсэн л гэлээдэг нөө за Австро-Унгар гэдэг улс байсан шүү дээ. Тэр ч нэг улс байсан шүү дээ. Тэгээд Австро-Унгарийн хунтаа чинь хаач үлээдээ явж хагаад assassinated болцсон. Тэгээд тэрийг бас яг тэгээд тэндээ л нэг юм болно гэж бодож ирсэн юм. Тэгээд бүр дэлхийн түвшинд очиад өөрсдөө амар хөвөлтэй байсан баг та. Тэр бол тийм л. Гэхдээ Японч нь тэгэл зүгээр л fuck fest байсан шүү дээ. Ер нь тэгэл түүхэн замлын туршил тийм байсан. Тэгээд 21-р зуунд айгүй томоотой байгаад байгаа юм бас гайхалтай л. Надад тэр ийм юуны үндэстэн даяар нэрвэгдсэн трауманаас үүдэлтэй гэж боддог шин. Одоо ингээд 100 хүрэхгүй жилийн өмнө хүн дээр туршилт хийгээд ингээд амар юм хийжсэн хүмүүс одоо ингээд Moe culture гэл ийм амар тактик юм хийгээд байна шүү дээ. Never nuke a country twice гэдэг. Тэгээд гэхдээ яг надад жоох Америкууд амар тэнийг санагддаг шин. Япончууд ингээд хаалттай улс байсан шүү дээ. Тийм. Хаалттай улс болоод 200 хэдэн жил болцсон. Тэр чин баг хувлагийн эзлэн төрөмгөлтөөс хойш хаалттай улс болж болоод за өстой энэ гадны улсуудтай өстой дими юм байна вэ ста хүн ирүүл шууд буудаад байгаарай харваад байгаарай гэж тэгсэн байжсэн чи Америкууд өөрсдөө танах нээлттэй улс бол гэж хүчээр нээснэ. Тэгэнгүүтээ дараад нь өөрсдөө дайнд болстой. Песта та нар юу яагаад дайраад байгаа гэхгүйтэй бөмбөгдөг шахав. Тийм. Тэгээ магадгүй тэр imperialism санааг бол өөрсдөө л барыг Японд суулгасан байна. Амар conspiracy яриаш тэгсэн гэж хэлсэн шүү дээ яшаагаст. Рус вэстээс манай эгч нэг эгч бөө тэгээд рус вэстээс Обама надад хэлсэн би сая. Тэр dark web-с ноц видео коллег нь харсан юм. Жоохондоо би нөгөө нэг Nintendo-д ажилладаг ахтай болохоор тэрийг мэддэг гал тэгдэг шиг байна. Тэгтээ яг Японд тэгтээ нээлттэй улс болсноор өнөөдөр бид нар яг ийм хэрэглээ тиймэр бичээ сууж байгаа л гэж боддог. Энэ яг бүгд их тал та тэгтээ. Тэгтээ technological advancement бол камер Японы гэж нэрээ. Тэгээд микрофоныг хамгийн анх японочууд хийсэн ч юм. Тийм үү? Мэдхгүй юм. Билүү. Яг Япончууд аудио төхөөрөмжийг бол амар тэгтээ advance хийсэн байх уу алдчихгүй. Тэгтээ яг нэг тийм юу гэдэг шүү дээ. Technology advances during war time гэдэг. Тийм. Ингээл одоо бүхэл харилцаа холбооны юмнууд юу нэг дайнд зориулж мэдээлэл инtel зориулж ашиглагдсан гэл тэгэл баг дайнд баярлах хэрэгтэй бид нар. Дүрс бичлэг мэтлэг ч гэсэн яг пропаганда зорилгоор ашиглагдсан энэ гэл хүдэн дайны үед байдаг. Тийм.
Тэгэл тэгээд тэр Хублайн хаан бас Япончууд хятаагүй Япончуудыг тэр үед хятадсан бол өнөөдөр бид нар нэг жоохон арай л өөр орчинд л амьдарч байгаа юм. Гал дээр юм humаа хийчих юм уу тийм. Тэгэд хэрвээ тэгж ижилсэн бол ингээд Монгол улс ингээд нэг энэ хэсэгт нэг Монгол улс байснаа Японы арал нь бас нэг Монгол улс гэдэг ингээд хоёр залгаа биш мөртлөө нэг улс байх байсан болов шүү. No way. Япон Яг Монголын яг тэр уналт бол угаасаа л бүр ерөөсөө inevitable шүү дээ. Тэгэд аяндал тэгэл өөр улсууд л болж өгч байсан байх л та тийм эзэлсэн ч гэсэн. Монголчууд ингээл Яг үндэ барыг хиттыг эзлээд тэгээд хитт чи одоо өөр улс болол хит бар буцаагаад хитэд болол тэгэл хөгжсөн баг. Монголчууд ингээл нэг улсыг эзэллээ 1000 хүн үлдээлээ 50 жилийн дараа тэр 1000 хүн байхгүй болцсон. 1000 хүн зүгээр тэр тэнд байгаа сая хүн дотор уусаал алга болцсон. Тэгээд угаасаа тэр бол амар inevitable зүйл байсан. Тэгэл монголчууд угаасаа яг цөөхөн хүн амтай улс хизээч яг тийм одоо конкустадоро төрлийн амьдрал ер нь бол удаан хугацаанд байж чадахгүй эзлэлтэй ингээд зүв зүйл байна. ноёлолтоо ингээд удаан хугацаанд тогтоох нь угаасаа л боломжгүй. Тэд нар манжид эзлэгдэх нь ч гэсэн түгэн замлын туршил тэгээд газар зүүн байршил гэдэг бас их юм чухал байгаад байгаа л. Хятад улс бол тэгээд яг газар зүүн байрснасаа болоод бас нэг амар эзлэгтэй байхгүйгээр бас амьдраад амар том газарт болохоор тий. Тэгээд том газраас гадна нөгөө нэг geographical advantage байгаа тоххой ингээд уул муулаар хамгаалагдсан. Тэр зүүн талаасаа хан манаар хамгаалагдсан тий. Утлаасаа амар том хан барьсан гэж. Тэг яг ер нь л geopolitics гэдэг чинь тэр гэдэг чинь газраа булаацалтай гэдэг шалтгаан чинь тэгэл нөгөө хятадууд чинь нөгөө нэг твдийг ингээд дарамтаад гэдэг шалтгаан чинь яг үнэндээ твдийг ингээд дураар нь байлгаж яа why твд гэж байгаа голоор нь хэлсэн яаж Тибет төвд хоёрын гол твд гэж. Төвдийг ингээд нэг нөгөө хараанда байлгах гэдэг гол нь төвдийн тэр газар нутаг чи өөрөө strategically ингээд өөртөө ин хамгаалахад амар чухал болохоор тэгээ төвдөж хүмүүс нь байж исэн ч барыг нэг бодлын зүгээр яагаад гэвэл төвдийн хүмүүс үхэхэд тэгээд тэр хүмүүс үхэж явах зур өөртөө ингээд армаа гаргаад ингээд хамгаалж. Тэгээд юугаараа ч гэсэн юу ашигтай шүү дээ. Юуны шашныхаа хувьд ч гэсэн яг хүмүүсийг контролдоход амар ашигтай. Шашныг юм бүр хориод эсэргүүцээд байгаа үст. Харин тий. Тэгээ ингээд төвд ингээд өөрсдийнх нь иргэшээлд орчих юм бол ингээд төвдийн тэгчих юм бол ингээд буддист community-г юу бацах гэдэг юм шүү. Тэгж л тий. Тэгээ тэр нөгөө нэг Далай лама одоо энэ нөгөө нэг янз бүрийн гигантны энэ тэнд тодорхой гингүүд хятадын засгийн газар заавал нөлөөлөд идэх шүү. Тий. Тэгээд яг тэр нь нэг бодлын ингээд нөгөө өөрсдийн security-г бодож байгаа ч гэсэн нөгөө талаасаа тэр ингээд битгүй тэгэл олон улсын төвшөнд яг тэр улс төрийн шийдвэр нэгээд хитрхи төрөмгий болол явждаг санагдсан. Яг just be friendly to everyone юмста. Тэгтээ тэгээж болдгоо л бах л та. Болдгоо болол тэгдэг л бах. Заавал нэг тэгэл дайны нэг cycle гэдэг юм шиг л шүү дээ. Наруто шиг. Circle of War хизээч тэгэл нэг тал нь ингээл үтх юм бол хизээч ингээл нөгөө талаас өг шунзан аавна гэдэг тийм цикл үүсчихдээ тэгэл тэр нь хизээч арилддаг. Тэгэл хүн төрлөختний дүүм би нэг аалж дуусгах гээл проблем үнэлэх. Тэгтээ ингээд тэгэхээр тэхээс өмнө хоёлаа нэгийг салаад тэгээд бусад хүмүүст алуулахаас өмнө одоо гэхдээ ингээд амар сонио одоо ингээд амар simultaneous амар юм варууд болоод байна шүү дээ. Тэ тэнцээ нэгэн хоёр улс байлтаал гэдэг. Тэнцээ нэг хоёр улс байлтаал гэдэг. Тэгээд ямар ч юм интервью хийхгүй ханаас хин ч интервью хийж чадахгүй. Тэнгүүт яг publicly интервью хийж чадахгүй. Тэгснэ яг энэ нэг яг надаа яг юм одоо яг nuclear weapon-ууд бүр амар destructive болцсноос болд юм баг гэж би бодод байдаг шин. Ингээд хүний бүр ингээд imagine хийхээс давцсан яг тийм одоо тэр hydrogen bomb нь яг ингээд бүр амар төгсөрцөн. Тэгээд хэрвээ яг ингээд World War 3 болох юм бол хинэн ч ялахгүй тийм нөхцөл байдал үүссэн учраас л NATO-ч байсан тэгжил ярьж байсан. Civilization 6 тоглоом дэр ингээд цөмийн дайн үүсгэхэд хитрхи олон цөмийн зэвсэг лонч хийх юм сүлдээ дэлхийн сүнээ дуустал шүү дээ. Угсаал тэгэл нэг бицгүй яг ингээд яг full powerтай нэг 3 бөмбөг хаяхад л ер нь
дэлхий ингээд ийм хаццсан айлм шиг болчихсон юм шиг бүр ингээд дотгошоо хонхоож монхоо I don't know if that's possible. Landscape бүр амар Миний бодлоор зүгээр radiation л өгөх юм байх ч шүү дээ. Надад бол бүр ингээд яг дэлбэрчих юм санагдаад. Бүр нэрээ өстой. Одоо бол яг ингээд тэгж дэлбэрлэхээр юм бүтээсэн ч юм санагдаад. Миний хувьд бол Бүтээсэн гэж хэлээ. Scientifically яг дэлбэрэлтээсээ илүү ингээд нөгөө байгалийн цаг агарын циклд нөлөөлөд тэгээд одоо хитрхи халуун хитрхүүтэн ч юм уу global climate change-ийг илүү уртсахаар тэгэл тэрнээсээ бараг өгөх юм шиг л санагдаад шүү дээ. Maybe. Гэхдээ яг намайг намайг өхөнгүүт шууд байлдаад эхэллээсэй гэж бодсон. Намайг би бол гэхдээ яг амьд байх үедээ Fuck the next generation. Гүнээрээ ч. Нэрээ fuck them. Fuck them гэж. Гэхдээ амьд яваад насан дээр бол яг тийм амар дэлхийн даймаа бол үзмээргүй л. Одоо үзэж байгаа ч гэсэн амар хэцүү. Тэгээд хүмүүс ингээд одоо дайныг нэг амар serious хүлээж авахгүй л надад хамаагүй юм шиг те. Гэхдээ яг үнэндээ дайнтай газар өссөн хүн бол ингээд so hard амар хэцүү байгаа шүү дээ. Тэр чинь ингээд яа тэр юм ингээд өөртөө үзээгүй болохоор л ингээд нэг үлээ нэг юм YouTube дээр ингээд полог авахгүй зүгээр ингээд дайнд орхон дээр үү эсвэл шорон төрөгдсөн дээр үү гэдгсэн дээр ингээд дайнд орхон дээр нь баг ингээд majority нэг байхгүй юу? Баг 70-80% та илүү саналтай. Тэгээ тэр бол тэр мэдрэл ерөөс юм ямар ч тийм перспектив суугаагүй болохоор л гэж бодож байгаа. Тэгээ чи ингээд ерөөсөө алахыг хүсээгүй хүний алах хэрэгтэй болно л гэсэн үг шүү дээ. Тэр чинь. Тэгээд тэрээс зүгээр ямар ч зэвсэггүй үнийг ч алах хэрэгтэй болно. Алхаас гадна чи зүгээр ингээл гадаа явж ирсэн гинт дэлбэрэл өгөх тийм. Тэгээ ингээл те ингээд тэрнээс worse бүр ингээд зүгээр дэлбэрээд гол нь өгөхгүй те. Зүгээр. Ингээд ээжтэйгээ ингээд уцаар ярьж ирсэн чи өш миний хөө тэр хин ахын чи хүү тэр байдаг штэ. Тэр ч үгцэн гэж хэлээ штэ гайшаа. Тэг нөө хиний охин тэр биш штэ. Тэр ч хоёр үлээ тариулсан байлээ гэд. Яг тийм яриа болж байгаа штэ одоо яг Украин тэр Палестин. Horrible man. Yeah. Жок хийж байгаа ч гэсэн тэгтээ. Тэгэл яг дээр ярьлуу. Яг ингээд дээр цус солилдож үнэртдэг гайшаа ингээд. Тий. Тэр чи зүгээр ингээл явж исэн чи ингээл цус үнэртэй л ингээд бодлоо байсан. Тэг эсвэл ингээд ийм хүний ингээд ийм шарагдсан махны үнэр тэг ингээд ялангуяа attrition war of attrition гэдэг шүү дээ. Ингээд хоорондох аль аль ч тал нь ингээд нөгөө нэг буулт хийж чадахгүй. Тэгэл ингээд амар хэцүү цаг агаарт ингээд хамгийн дэлхийн 1-р дэний хамгийн хэцүү байсан зүйл нь тэгдэг гэж байгаа шин ингээд actually food fungus тий. Ингээд байнгын гүүсээр байгаа тий. Тий байнгын хизээж гутлаа тайлахгүй тий. Гутлаа тайлах боломжгүй ингээд тэрнээсээ мөөгөнцрэтнэр үүсээд ч юм уу тэрнээсээ өвчлөл аваад тэгээ өгдөг үү. Буудуулж өгөхгүй тий. Тэгтээ штэ одоо дайм бол яана гэж за цөмийн зэвсгийг хаслаа гэж бодъё зөө. Одоо яг юутай улс дайнд ялна гэж хамгийн их метний нөөцтэй болсон гэл. Мөнгө олно гэж юу? Тэрийг зараад. Үгүй. Тэрийгэ цэргүүдтэй өгөөл өдөржин шүнжин балбал. Тэр чинь бүр 1-р дайнаас хойш ашиглагдсан юм билээ шүү дээ. Тэр 1-р дайны илүү 2-р дайны нэг Польшийн цэргийн нэг зураг байдаг шүү дээ. Ингээд Метсолтер гэдэг нэртэй. Тэр тэг ингээд сонсож байгаа. Метнийхаа яг өвлийн дайн болж исэн чинь ингээд цантай цэргийн салаа байсан юм л да. Ski soldiers гэдэг ингээд тэгэхэд цан байсан юм байгаа. За тэгээд цанаар ингээд явж хангамж мангамж өгдөг тийм салаа байсан. Тэгсэн чинь ингээд отолтонд оронгуудаа метний цүнх үрцэн явж исэн нэг нь салаанаас ингээд салаад зүгтаацсан юм байна л да. Тэгэл чинь fucking chaos болж байгаа шүү дээ. Хэдүүлээ ийшээ remain formation гэх бити хуцаадаа биттэй амар өглөө гэл цандаал ингээд явж байгаа шүү дээ. Тэгээд гисэн чинь ингээд ойд ингээд ганцаараа төөрцөн заяа. Тэгээд гиснээ ингээд хоол байхгүй, юу ч байхгүй, мет шахаас өөр аргагүй. Мет чинь тэгээд хүнд ингээд ийм хаанаас ч юм borrowed energy гаргаж ирээд өгчөж байгаа. Тэгээд хоол идэх шаардлагагүй, ус уух шаардлагагүй, ус ууч чадахгүй болчихдог гэж байгаа байхгүй мет хэрэглэх. Тэгээд ингээд явснаа ингээд 40 хоног ойд ингээд амьдраад баавга мавга алж итсэн ч гэдэг лүү. Тэгэнгүүтээ ингээд нэг газараас нөгөө газар руу ингээд яваад байгаа юм. Ягаад ч юм.
үгс тэр чинь эрүүл бус болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ тэгж явж яснаа ингээд дайсны салаа хуарн руу ганцаараа орж төвөөчөд гараа явчихдаг гэсэн гэж шахаад. Тэгээд тэгснээр 40 хоногийн дараа Унгарт үлээ Польшд ч үлүүдээ ингээд эмнэлэгт олдсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээд эмчнэр нь ингээд зүрхийг нь ингээд гаднаас нь ингээд цохилж байгааг нэг харж болж байсан. Тэгэхэд ингээд Би нэг тэг бичлэг үзчихсэн байна. Red Bull ууцсан. Тэгээ ингээд заваа харагдаад юу. Тэгээ 3 4 хавирга хугалцсан байсан гэсэн зүрх нь өөрөө. Оо. Зүрхэн цогсоор. Оо. Тэгээ яг би яг царайг нь харуулъя цаа. Тэр бүр яг ингээд бурхны өдөөс харсан царайгаас. Яа ингээд бурхны өдөөс хараад чи юу би юу гэж шатсан яг тийм царай. Нэрийг нь хэлчих. Тэгээд хүмүүс өөртөө Google дээр харж болох байх. Met Soldier гэдэг тайхад гараад ирнэ. I'm Soldier. Yeah. Soldier гэдэг чинь одоо нөгөө нэг юу гэсэн үг штэ. Нөгөө халуунаар ингээд нэг утас нийлүүлдэг штэ. Утас холбдог. Тэрийг чинь Soldier гэдэг байхгүй. Нүдэн л амар crazy eye тэ. Yeah. Тэгээ амьд үлдсэн. Үхээгүй. Харж байгаагаар бол босоод хэсэг нь бол айгу зүгээр л харагдчих. Зүгээр л person шиг. Тэгээд энэ 250 мил аялсан survive the landmine тэнгүүтээ God damn. only pine buds идэж амьд үлдсэн гинэ. Robert Наатар чинь кино кино болох. Тэгээд 94 паунд гэдэг нь одоо хэдэн ч килограмм юм бэ? 50 кг ч юм уу. Кино хийцсэн байж магадгүй. Тэнгүүтээ зүрхнийхэн цохилт нь 200 BPM хүрсэн байсан гэж. Тэг цантайгаа энэ гэхдээ яг мет биш зүгээр энгийн амфетамин юм уу? Тэгээд өхөөгүй те. Үхээгүй амьд үлдээд 90 хэд насалсан гэсэн үг. Damn. Тийм. Миний мөрөөдлийн амьдрал шүү дээ. What the fuck. 17 оноос 89 он гэдэг чи хийдیں۔ 72 наслсан. Финланд зэрэг юм. Ийм түүхэд. Синүүр кино байвал амар экстрим кино байх байх. Амар uncomfortable кино байх. Тэг гоё кино болох. Yeah. I would watch it for sure. Трейлер кино те. За. За. Подкастын таг дуусчлаа. Юу. Окей, bye. Bye.